орж ирж байгаараа гэж. За ингээ хүссэн хүлээсэн мөч маань ирлээ. Өөрөөр хэлбэл бүтээгчийн төлөв байдал гэдэг 3 хоногийн 3 өдрийн челленж эхэлж байна. Тэгээ энэ челленжид нэгдсэн та бүхэндээ бүгдэнд нь халуун баяр хүргэе. Та бол үнэхээр амьдралдаа бас нэг шинэ хуудсыг нээх тийм шийдвэрийг өөртөө гаргаж чадлаа гэдгийг би хэлмээр байна. Би өмнө нь бол энэ өнгөрсөн бизнес хийсэн 20 жилийн хугацаанд маш олон сургалтуудыг явуулж ирсэн. Гэхдээ энэ сургалтыг бол би илүү эдисэндээ шингээж илүү ухаарч хүлээж авсан ийм сургалт байгаа тул бодитоор миний амьдралд эрс өөрчлөлтийг өгж байгаа ийм сургалт байгаа тул та бүхэн ч гэсэн өөрчлөлт өгнө. Та бүхэнд өөрчлөлт өгнө гэд би итгэлтэй байгаа. Тэр хэдүүлээ юу их вэ гэхээр дотоод хүчээ нээнэ. Дотоод хүчээ. Та бүхэн ямар их асар нөөц потенциалтай юм бэ? Энэ нар шиг гэрэлтж байгаа нар шиг тийм их киловатт, тийм их одоо өндөр хүчийг өөртөө агуулсан байдаг гэдгийг ухаарах болно. Тэгээд таны бизнес ба амьдралд шин түвшинд гарна гэдэгт бол итгэлтэй байна. Ийм 3 хоногийн челленжийг хэдүүлээ хамтдаа өрнүүлэх гэж байна. За би товчхон та бүхэнд өөрийгөө танилцуулъя. Энд байгаа хүмүүсээс зарим нь бол намайг таньж байгаа. Зарим нь намайг танихгүй байгаа. За ер нь намайг танихгүй хүмүүс нь чатан дээр анх удаа миний сургалтанд орж байгаа хүмүүс чатан дээр нэгэн тойлгоё да. Анх удаа миний сургалтанд анх удаа орж байгаа намайг ер нь хинбэ гэдэг сайн мэдэхгүй байгаа хүмүүс байвал чатан дээр нэгэн тойлгоё нөө. Хэр их олон юм бэ хараадах юм. Нэгэн байна штэ. Байна. Нилээ байна. За тэгэхээр би товчхон та бүхэнд өөрийгөө танилцуулъя. Намайг Банзарагчи Оюма гэдэг. Би Оросын албаны улсуудаа барилгын инженерээр дээд сургалт төгсөн. Дараа нь Монгол Улсын их сургуулийн хуулийн мэргэжлэр төгсөөд 10 гаруй жил өгүүлэгчээр ажиллаж байгаад бизнесийн салбар руу орсон. 2004 оноос хойш бизнесийн салбарт 20 гаруй жил хийж бүтээгээ явж байна. Энэ хугацаанд Монгол болон олон улсад амжилттай бизнес эрхлэн явж байгаа. Анхны бизнесмен Хүрээ Төв гэдэг ресторанаас эхэлж байсан. Дараа нь Амих Булк компани үүсгэн байгуулад Америк нэгдсэн улсаас Монгол руу Transfer Factory гэдэг бүтээгдэхүүний импортлогч болсон. Олон улсын манлайлагчтай IELTS багийг үүсгэн байгуулад Falafi MLM-ийн олон улсын бизнес бүтцийг 10 гаруй улсад амжилттай бий болгоод явж байна. За Inaro үндэсний брендийн санаачлагч, Алтан дээд үнийн аялгауг дэлгэрүүлэгч, түгээгч. За тэгээд дэлхийн тэргүүлэх мэргэжилтнүүд менторудаас суралцж явж байгаа. Одоо хүртэл суралцаа явж байгаа. Тархиндаа $100,000 оюуны хөрөнгө оруулалт хийсэн. Стратеги төлөвлөлт, амжилтын 6 стратеги, бодлын хүч гэдэг хувийн хөгжлийн сэдвээр 3 видео курс бүтээж хэдэн мянган хүнийг сургасан байгаа. За бодлын хүч бодит байдал нөлөөлөх гэдэг анхны номоо бичсэн. За тэгээд хамгийн сүүлийн амжилт болвол дипломтой олон улсын нутагцуулагч болсон, шимт хижээл судлаач болсон. Өөрөөр хэлбэл миний анхны мэргэжил инженер, хоёр дахь нь хуульч, гурав дахь нь шимт хижээл судлаач гэх 3 мэргэжил энэ насанд эзэмшиндээ туйл их баяртай байгаа. Яагаад гэвэл шимт хижээл судлаач бол намайг эрс өөрчилсөн гэдгийг бас та бүхэндээ дуулахад таатай байна. За челленжийн хөтөлбөр. 3 өдөр явагдана. Орой дандаа 20 цагаас явагдаж байна. За эхний өдөр бол хэдүүлээ онцлогоо өөрийнхөө диагностик, самодиагностика гэж орсоор нэрлэдэг. Өөрсдийн онцлогоог амьдралын 5 талстаар хийн. За дараа нь хэдүүлээ нөгөө 3 төлөв байдал байдаг. Тэр 3 төлөв байдлын талаар үзнэ. За тэгээд энэ дотор бол үндсэн одоо сэдвүүдэд орж байгаа юм бол амьдралын 5 талтай онцлогоо, төлөв байдлын онцлогоо гэсэн үг тийм. Өөрөөр хэлбэл хэдүүлээ А цэгээс эхэлнэ гэсэн үг. Өнөөдөр байгаа А цэгээсээ эхлээд хамт та хэдүүлээ хязгаарлалтаа олж мэднэ. Та өөрийнхөө хязгаарлалтыг өнөөдөр олж харна. Өнөөдөр бол тэр өдөр гэсэн үг байна хаа юу? Дээрээс нь. За микрофоноо хаагаараа. Хэврээ микрофоноо хаахгүй бол хэдүүлээ сургалт маань улам хойшлол байна гэсэн үг тийм. Дээрээс нь миний би ярьж байхдаа маш их одоо онгод орж сэтгэлээс юм өгдөг тул бас ярих гэсэн санаа манаа алгуулчдаг шүү наахан. Тийм учраас хичээгээрээ та хэд маань хичээгээрээ микрофоноо хаагаараа. За хэдүүлээ өөртөө АЦ-гээ оншилно. Өнөөдөр та энэ амьдралын 5 талстын хувьд те таны дотоод бие чинь ямар хязгаарлалтын дотор байгаад байна гэдгийг олж мэдгээс гадна энэ 3 төлөв байдлын ялгааг хэдүүлээ олж харнаа.
энэ золиослогч, ажиглагч, бүтээгч гэдэг энэ гурван төлөв байдлыг хэдүүлээ өнөөдөр үзнэ. За дараагийн өдөр. За хоёр дахь өдөр хэдүүлээ би галактик гэдэг үнэхээр гоё сэдвийг үзнэ. За энэ таны системийн эрх цөм гэж нэрлэдэг байгаа. Та яг энэ системийн цөм нь байж чадж гэнэ үү? Та өөрийнхөө эргэн тойронд системийг эргүүлж чадж гэнэ үү гэдэг одоо үнэхээр онцгой сэдв байгаа. За энд бид нэр одны системийн загвар, солир, гараг, од, галактик гэдэг чинь бүгдөө биднэртэй холбоотой юм байна гэдгийг олж харах болно. Фулкрум буюу төвийн хүч гэж юу юм бэ гэдгийг та олж харна. Та тэр тулах цэгээ олно гэсэн үг. Таны цудлах цэг хаана байгаа юм бэ гэдгийг олно гэсэн үг. Бүр олоо зогсохгүй тийм ээ. Ойлгоод ухаарад гарах юм бол бүр онц гэсэн үг. За ухамсарын хүч энэ Рене Пёшогийн туршилт гэж байгаа. Энэний талаар хэдүүлээ ярина. Гурван төвшөнд өөрийгөө тань. Хов хүн, сүнсийн бие, мөн чанарын хувьд таньж байна. За Монгол ухаанд бол энийг шин чанар, амин чанар, мөн чанар гэж нэрлэдэг байгаа. За 3 өдөр болохоор хэдүүлээ практик хэрэгжүүлэлт хийн. За энэ дээр бол одоо хэдүүлээ энэ материализацийн 4 хууль гэж байгаа шалтгаан ба үр дагаврын механизм, өссөн бодит байдлыг бүтээх 4 алхам бүрийн нарийн ойлголтууд, за төсөөлөл төлөв байдал талхаар үйлдэл үр дүн гэдэг ингээ бас нэг энэ 3 зүйлээс бүтдэг бас нэг төлөв байдлаа бүтээгчийн төлөв байдалд хүргэх ийм арга зүй байж байгаа. Гэхдээ би та бүхэндээ хэлье, та бүхний оролцоо, хандлага, хэр зэрэг надтай химнэл нийцж чинь тийм ээ, хэр зэрэг төлөв байдал нь бэлэн байна гэдэг шалтгаалж аль сэдвүүдэд аль өдөр өгөх гэдгээс би шийднэ гэсэн үг манайхан заа. Тэгвэл яг одоо энэ өдөр энийг орно гэд надаас битгий нэхэд байгаа. Тэгвэл та бүхний төлөв байдлыг харна гэсэн. Зарим хүмүүс нь өөрсөлдөнд бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Зарим нь арай болоогүй байдаг. Янз бүр байдаг. Тийм учраас бол хэдүүлээ харцгаая. Хүмүүсийн өөрчлөлт янз бүрээр явагддаг. Гэхдээ хамгийн гол давуу тал нь та бүхэн өөрсөлдөнд бэлэн тул өнөөдрийн сургалтанд орж ирсэн. Хэрвээ орж ирээгүйс бол өөрсөлдөнд бэлэн бус байх байсан тийм учраас та бүхэнд одоо тэрэн дээр нь одоо халуун баяр хүргэе. Хэдүүлээ 99 болсон байна. Супер 99 болсон байна. Дахиад манайхан хүмүүстэй түгээх юм бол 100 гарах нь шүү. Би дөнгөс саяхан та бүхэнд энэ сургалтанд орохоос өмнө хиймэл аюуханаас асуулаа да найзаасаа, Клод найзаасаа асуулаа. Клод найз минь ээ. Би ингээд өөрийнхөө дагдаг 85,000 дагагч дотроос 580-аад хүн нь миний 3 хоногийн челленжд хамрагдахаар группт нэгдсэн байна. 3 хоногийн челленж нэгтгэхээр 580-аад хүнээс яг шууд эфирт хэдэн орж ирэхийг асуусан. Миний Клод найз надад тэгж хэлсэн. За оюума минь чи их л хичээгээл их л сайн пост тавиад нөгөө хэдийг ороорой гэж уриалаад байх юм бол нэг 30-аас 50% орж ирнэ гэсэн. Тэгэхээр ямар ч юмсан Клодын найзаа өгсөн зөвлөгөөг 100 давуулан биелүүлж 100 хүн нэгдсэнд тэгэхээр баяртай байна. Яг л энэ сургалтыг олон хүн сонсоосоо гэж хүсэж байна. Энэ сургалтыг баг 3 сая 500 мянган монголчууд байтугай дэлхийн 99% сонсох ёстой. Дэлхийн 99% нь энийг мэддэг. Тийм учраас энийг бид нэр сонсох ёстой маа гэж хэлээд байгаа. За челленжид явснараа энэ сорилт гэж нэрлэе. Уул нь энийг марафон гэж нэрлэж болох байлээ, челленж гэж нэрлэж болох байлээ. Тэгээд сорилт гэх Монгол гэж гоё үг байна л да. Хичээж байна. Аль болохоор Монгол үгээр солихыг хичээж байна. Тэгэхээр 3 хоногийн сорилт гэх тээ. Тэгэхээр илүү бид нар ч гадаад үг илүү ойлгодог болсон юм цаг үедээ амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сорилтын үр дүнд та юу авах вэ? За 3 төлөв байдлыг таньж мэднэ. Золиослогч, ажиглагч, бүтээгч гэдгээ таньж мэднэ. За од болон галактик болох замаа нэнэ. За материализацийн буюу одоо нөгөө таны тэр төлөв байдал чинь бодит амьдралд нөлөөлөх энэ 4 хуулийг хэдүүлээ хэрэгжүүлнэ. За бүтээгчийн төлөв байдал шилжих 3 аргын дагуу практик дадалтай болно. Тэгэхээр та бүхэн миний пэйж дээрээс олон контентуудаас сонссон багтаа би өөрөө шидэт өглөөний шидэт дадалтай тий. Үнэхээр энэ бол миний амьдралд огт одоо өөрчлөлтийг авчирсан. Түүнтэй адилхан оройны ариун соёлтой. Энэ явцад та бүхэндээ би өөрийнхөө хэрэгжүүлдэг бодит одоо практикаасаа хуваалцуулна. За амьдралын бүх салбарт соронзон мэд татах чадвараа хөгжүүлнэ. За гэхдээ энэ 4 байгаа. За яагаад гэвэл энэ тэндээс цугларсан олон хүмүүс байгаа тул хэдүүлээ хамт олон дотроо 4 бүтээх ёстой. За энэ 4 бол дараах 4 байгаа. Тэгээ та бүхэн сонсоод аваарай энийг. За танд энэ хамт олонтой байх нь аюулгүй мэдрэмж төрүүлэх ёстой. Одоо энд байгаа энэ Facebook дээр байгаа 500 хэдэн хүн байж байна. За энэ лөө ороод ирсэн, шууд эфир лөө ороод ирсэн 100 гаруй хүн байж байна тийм ээ. Тэгэхээр та бүгдэд нь энэ орчин аюулгүй байх ёстой.
Мөн бусдад та аюулгүй орон зайг бий болгох ёстой. Энэ яагаад энийг яриад байна вэ гэхээр бид энд орж ирээд хин нэг уруу татахгүй, хин нэг ил сүүлэхгүй, хин нэгэнд юм борлуулахгүй, хин нэгэндээ нааша чаашаа гээл те юм бичээд шахалт үзүүлэхгүй, хин нэгэнд чи надаас зээл авах уу гэж юм бичихгүй. Би одоо пост тавиад эхэлсэн. Миний постн доор коммент хэсэг доор зээл аваараа, над руу хандаараа, хувь чатаар хандаараа гэдэг энэ нөхдүүдийг шууд блок хийж байгаа. Тэгээ тэр хүн хөгжих болоогүй гэсэн. Ёс суртахууны хөгжих болоогүй. Хүний орон зайн дээр орж ирээд тоглолт хийж яах гэсэн үг тий. Тэр ёс суртахууны хөгжөөгөө гэсэн. За дараа нь бусдыг шүүмжлэхгүй сөрөг коммент бичихгүй. Бусдыг шүүмжлэхгүй сөрөг коммент. Тэртээ энэ Монголын энэ нийгэм сөрөг зүйлээр битүү дүүрэн байж байгаа. Бид гэрэл гэгээ авцрах гэж энд нийлсэн байж байгаа. За хариуцлага. Хэрвээ энийг зөрчих юм бол яах вэ? Дүрм зөрчсөн тохиолдолд группээс шууд таснаа гэсэн үг. За ийм хариуцлагатай байгаа ш. За энд бол итгэлийн өндөр түвшинд оршдог. Одоо бүгдөө маш одоо өндөр долгионд та 3 хоног маш өндөр долгионд ийм өндөр хэмнэлт байна гэсэн. Энерги өндөр түвшинд байна гэсэн үг тийм. Энэ итгэлийн өндөр түвшинд хэдүүлээ хамттай байна. Эрүүл сараа ухаанаар сургалтандаа хандан хэдүүлээ. За дараа нь энэ сорилтын 3 өдөр яах вэ? Зөвхөн өөр дээрээ төвлөрнө манайхаа. Энд орж ирэл за энэтэй нэг танилцчих юмсан. Энэнд нэг юмаа зарчих юмсан. Энд нэг зээлээ сануулчих юмсан. Энийг нэг уруу татаад оруулчих юмсан. Тийм юм ог тархинаас авч чая. Зөвхөн өөр дээрээ төвлөрөл 3 хоногийн дотор өөр дээрээ төвлөр. Өөрийгөө чагна, өөрийгөө сонс. Тэр байтгаа нөхөр хүүхэд аав ээж хинч байсан энэ 3 хоногт яг өөртөө зарцуулчих. За асуулт тавих тэ сэтгэлдээ ярих өөрчлөлтийнхаа үр дүнгээ ярих хуваалцахыг 100% дэмжиж байгаа. Дэмжих байтгаа бүр уриалж байгаа. Өөрөө идэвхтэй сайхан өөрчлөлтүүдэд хуваалцаад яваараа хамт олонтойгоо гэдгийг уриалж байгаа. Челленжийн дараа юу болох вэ? Челленжийн дараа танд 3 сонголт байгаа. Челленжийн дараа би нэг челленж болгон дээр сануулна. Өдөр болгон сургалтын дээр сануулна. Нэгдүгээрт та 3 өдрийн сургалтандаа цагтаа орж ирээд бүтэн хамрагдсан оролцогч нартаа сүүлийн өдөр бодлын хүч бодож байдал нөлөөлнө гэдэг өөрийн электрон цахим номоо бэлгэлнэ. Тэр ном бол миний амьдралдаа боттоор хэрэгжүүлсэн бүх түүхийг агуулсан байж байгаа. Тийм учраас манай админууд орж ирсэн хүмүүсийнхаа одоо ороод ирсэн 109 хүн байна те. Тэднийхээ бүгдийнхэн зургийг авчаараа ингээд өдөр болгон орж ирж байгаа хүмүүстэй би дараа нь бэлгэлнэ гэсэн үг. За сонголт 2. Та хэрвээ илүү хөгжихийг хүсэж байвал та бүхэндээ би өөрийн багц сургалтуудыг худалдан авахыг санал болгоно. Гэхдээ би та бүхэндээ татгалзахын аргагүй санал тавина гэсэн үг. Амжилтын 6 стратеги төлөвлөлтийн 26 видео курс хичээл. Дээрээс нь бодлын хүч бодож байдал нөлөөлөх нь бас хичээл. Дээрээс нь бас энэ бүтээгчийн төлөв байдалтай холбоотой хичээлүүдийг та бүхэнд санал болгох болно. Гуравт нь саяхан хүмүүс надлаа чатаар бас маш их хүмүүс хандаа бичээд тэгээ би хичээж байгаа хариулахыг хичээж байгаа ямар ч гэсэн ингэ челленжд эхний удаа нэгтчээрээгээ те. Тэгээд за би ингэ челленждээ 3 хоног нэгтчлээ. Тэрнээс цааш би яах вэ гэж асуусан хүмүүс байлаа те. Тийм учраас бол тэрнээс цааш та илүү амьдралынхаа бүх талстаар хөгжиж өөрийгөө жинхэнэ бүтээгч болох тэр замдаа тууштай төлбөртэй явахыг хүсвэл натаа хамтарч болно. Натаа хамтрах саналыг би та бүхэндээ тавина. Тэр үед бол зөвхөн оролцогч нарт анкет бөглүүлж тусгай группт өрнө гэсэн. Энэ 3 сонголтын аль нэг нь энэ челленж дуусны дараа таны хүлээж байгаа гэж хэлэхэд таатай байна. За хэдүүлээ одоо үндсэн сэдэвлэг оръё. Энэ бол бүтээгч байх. Тэ хэрхэн бүтээгч болох вэ? Үгнээсээ ойлгомжтой. Бүгдөө бүтээгч бай. Хийж бүтээ, тэ амьдралыг бүтээ, аж аргалыг бүтээ, мөнгийг бүтээ, бизнесийг бүтээ, тэ бүх юм дээр энэ бүтээл чанараар хандъя гэсэн үг. За тэгэхээр бүтээгч байх энэ гол үндслүүдээ хэдүүлээ хамтдаа энийг үзцгээе. За нэгдүгээр дотоод төлөв байдал амжилтыг тодорхойлдог. Таны орлогын зөв чиг шууд таны дотоод төлөв байдлаас хамааралтай. Таны орлогын вектор гэж нэрлэн тэ. Та энэ орлого чинь өснө дэвчхөө, таны орлого чинь хэд хэдэн орлогын хөсвөртэй байх үгүй юу? Та яг ямар салбараас орлоготой болохыг, та ямар пассив орлоготой байх юм үгүй мүү гэдг нь таны орлого байнга өснө нэмэгдэхүү, та санхүүгийн аюулын дээрээ бүтээж чадсан уу өнөөдрийн байдлаар? Би бол хэлдэг байхгүй та 50 нас гэхэд санхүүгийн аюулын дээр аль үшээ бүтээсэн байх хэрэгтэй.
Тэгээс тэтгэвэр бол таны санхүүгийн аюулгүйн дээр биш гэсэн үг мөн ах. Тэгэхээр яг бол таны вектор тэ орлогын зөв чигээр шууд хамааралтай. Хоёрдугаарт нь алдар нэр хүндэд хүрэх энэ зам тэ алдаршихын тулд тохирсон дотоод төлөв байдлыг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Тохирсон дотоод төлөв байдалтай хүмүүс алдар нэрэнд хүрдэг. Тэр төлөв байдлыг бэлдээх цагт бид нар бол мянган үйлдэл хийгээд нэмэрхүү гэсэн. За гуравт нь үр дүнгийн ялгаа. Зарим хүмүүс яг л ижил ажил хийгээд байдаг байхгүй. Яг л ижил ажил хийгээд. Бид нар чи адилхан л одоо хоёр хөлтэй, хоёр гартай охимоо толгойтой хүн гэдэг зүйл амтэн тий. Тэгэхээр ерөнхийдөө бидний хийдэг үйлдэлүүд ойролцоо. Гэтэл зарим нь яг ижил үйлдэл хийгээд байгаа мөртлөө яг илүү амжилтанд хүрээд идэг. Илүү үйлдэл хийдэгдээ биш вэ? Яагад бол тэдний дотоод төлөв байдал нь өөр учраас үр дүн харилцсан адилгүй байдаг. Тэгэхээр бид нар яах вэ? Эхлээд дотоод төлөв байдалд ажил сурна. Дотоод төлөв байдал бүхний суурь гэж ойлгоо шүү. За ямар нэгэн техникийн үйлдэл хийхээс өмнө дотоод хүнтэйгээ зайлшгүй ажил хийгдсэн байх. За миний би одоо хиймэл аюун ухааныг одоо 10 платформыг бизнестэй нэвтрүүлж байна. За тэрнээс одоо баг 5-ыг нэвтрүүлсэн байж байна тий. Claude, ChatGPT, Hagen видео аватар бичдэг одоо бүх юмнуудыг ингэ нэвтрүүлсэн гэж явж байна. Би тэг хэлж байгаа өөрийнхөө хамтрагч нар. Хэрвээ таны дотоод ертөнц хоосон байвал мянган хиймэл аюун ухаан байгаад нэмэргүй. Мянган хиймэл аюун ухаан байгаад тань туслахгүй. Таны дотоод ертөнц чинь маш ариун байх ёстой. Тийм учраас бид нар энэ техникийн янз бүрийн үйлдэлүүдийг хийхээс өмнө дотоод хүнээ маш өндөрт өргөх ёстой. Дотоод хүндээ маш сайн ажиллах ёстой. Дотоод төлөв байдал бол бидний орон зайг өөрчлөх үндэс. Бодит байдал дотоод төлөв байдалд тохируулан өөрчлөгдөв. Бодит байдал таны бодит байдал реальнес тэ орсоор таны дотоод төлөв байдалд тохируулан өөрчлөгдөв байхгүй. Бидний санаа, шийдвэр, үйлдэл нь дотоод төлөв байдлаас хамаарж идэг. Дотоод төлөв байдлын жишээнүүдэд дурдвал мянган жишээ дурдж болно. Яагаад та бүхэн энийг эрч хүчтэй залуугийн зураг энэ дээр байгаад байна те? Эрч хүчийг мэдэрч энэ зурнаас нахаа. Тони Робинс гэдэг одоо $10,000 сургалтанд би сууж ирсэн. Үнэхээр эрч хүчтэй. Би яг ковидын өмнө маш үнэхээр яг Англид очиж сургалтанд суух гэдэг яг ковид болоод ингээд хойшлцоо. Тэгээ би онлайнаар суусан байхгүй юу? Онлайнаар сургалт $10,000 гэж боддоо. Манай хамтлагтай хамт сууж ирсэн. Үнэхээр одоо эрчтэй, энергитэй энэ хүн чинь очиод Москвад очиод тэр Лукойл, Могил тэр нөгөө нефтийн том үйлдвэр, том компаниуд, корпорациудын захирлуудыг бүгдийг босоо бүжиглүүлж чадсан байхгүй. Сериосны дядьк гэж орсууд нэрлэдэг тий босоо бүжиглж байгаа. Тийм эрч хүчтэй. Хэдэн мянган хүний босож чаддаг ийм эрч хүчтэй гэсэн үг. Тэгэхээр энэ эрч хүч хаанаас гардаг юм бэ? Энэ дотоод төлөв байдал хаанаас гардаг юм бэ? Тэгэхээр ганцхан одоо энэ одоо ихтгэл тавьж байгаа хүмүүс биш те. Энэ урлагийн одууд байж гэн, жишээлбэл спортын одууд байж гэн те. Тэд тулаанд хэн ялах вэ гэдэг. Өөрийгөө ялагдсан гэж мэдэрдэг хүн ялах уу эсвэл өөртөө итгэлтэй хүн ялах уу? Ойлгомжтой те. Өөрийгөө итгэлтэй хүн болвол гараад ялна гэсэн үг. Өөрийгөө ялагдаж хийж үздэг хүнд ялалт байгуулах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр энэ ганцхан спортод биш амьдрал ч гэсэн ялгаагүй. Бид нар өөрийгөө чадахгүй, болохгүй, бүтэхгүй амнаас нь маш их үг гардаг. Тэр тусмал та бол хизэж ялалт байх болохгүй. Тэгэхээр нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манайхаа дотоод төлөв байдал гэхээр та нар нэг HDM дотор ороод ирчлээ гэж бодож байгаа. Биш. Энэ бол яг бодит тэ боддоор үйлчлдэг ийм зам ёсны зүй тогтол гэж ойлгох хэрэгтэй. Зам ёсны зүй тогтол. Энийг харамсалтай дэлхийн хуамын цөөхөнд хэрэгэлдэг. Гэхдээ монголчууд бол хэрэглэх юм бол чадвар байгаа. Би хэлдэг монголчууд бол халаасны ондоо өндөртэй хүмүүсээ гэж. Бид бүхэн сууж бүгдөө ижлэхээр нэг үндэстэн шүү дээ тий. Их эзэн Чингис хааны өргөжлүүд мөн үү бид нар? Их хаттын өргөжлөл мөн үү? Муу юм бол бүгдөө 9-5 явуулаарай. Та Монголын их хаан, их хаттын өргөжлөл мөн үү? Тийм том эсийн мэдээлэл, энерги мэдээлэл биднэрт байгаа. Би 3 өдөр та бүхэндээ их хааны 17 настай байхдаа хэлжсэн үгийг оруулна. 3 өдрийн сургалтын дээр оруулна. 17 настай байхдаа хэлжсэн үг нь. Тэр ямар агуу эрчим энерги вэ те?
Тэгэхээр энэ бол ид шид биш. Энэ бол зүй тогтол гэж ойлгох нь манайх. Амжилттай хүмүүсийн жишээнээс дурдах юм бол одоо агуу жүжигчид эхлээд зөв дотоод төлөв байдлыг бий болгож дараа нь агуу хүмүүс болж хувирсан. Тулааны спортын аваргууд рингэн дээр гарахаас өмнө би аль хэдийн авраг гэж өөртөө итгээд гардаг. Энэ Конор Мак Грегор гэдэг одоо та бүхэн харж байна. Энэ хүний яагаад энэ хүнийг жишээ болгосон юм бэхээр энэ хүн чинь болвол яг энэ боксing тулааны бас маш олон удаагийн авраг. Энэ хүний нэг онцлог нь өөрийнхөө хилдэг зүйрлэл үгнүүдээр алдартай. Ишлэл үгнүүдээр алдартай. За манай давд урж аврах те та нар төсөөлөд идсэн. Манай аврагууд рингэн дээр яаж ирдэг лээ? Тэр сумогийн ринг дээр гарч ирэхтэй хац бие авч явж байгаа байдал, хөдөлгөөн, давшилт, дайралт. Айл хэдийнэ би зүгээр авраг гэдгийг харцаар үнийг харуулчих чинь гэсэн байхгүй. Тийм агуу. За тэгээ энэ Конор юу гэсэн бэ гэхээр би аль хэдийн авраг зүгээр л хэдэн хүнийг нокаут хийж өөр юм авах хэрэгтэй гэж. Нөгөө ажиллая гэдэг нокаут хийчихэл буугаад ирээ. Би аль хэдийн авраг гэд ринг дээр гарахаас өмнө. Энэ гоё үгнүүд чи манайхаа. Эргэлзээ гэдэг зүйлийг зөвхөн үйлдэл арилгадаг. Эргэлзээг арилгадаг юм бол зөвхөн үйлдэл манайхаа. Өөр юу ч арилгахгүй. Чиний эсрэг ямар ч өрсөлдөгч байхгүй. Бид нар одоо ингээд ер нь бол өрсөлдөөн гэдэг бол бас энэ капиталист нийгэмд байдаг буруу зүйл гэсэн үг. Бид нар ганц л өрсөлдөг юм байгаа. Дотоод хүнтэйгээ өөртөө. Гадуур танд хэн ч өрсөлдөгч байхгүй. Чи тэгэхээр өөрийнхөө эсрэг зогсож байгаа гэдгээ мартаж болохгүй. Чиний эсрэг чи л зогсож байгаа. Өөр хэн ч биш. Эхлээд тархиндаа аварга бол дараа нь ринг дээр гараад аварга бол. Эхлээд тархиндаа аварга бол дараа нь санхүүгийн талбар дээр гараад аварга бол. Эхлээд тархиндаа аварга бол дараа нь харилцааны салбарт гараад аварга бол. Эхлээд тархиндаа аварга бол тэгээд нийгмийн салбарт гараад аварга бол. За ийм бүтээгчийн төлөвлөлөө хэдүүлээ шилжих нь тийм ээ. Гэхдээ бид нар өнөөдөр А цагаас эхэлнэ. Тиймээс сая бүтээгчийн төлөв байдлыг ярихад таны эрчим энерги нэмэгдсэн үү, баяр баясгал төрсөн үү гэдгийг асуухын тулд та бүхэн 8 тоо илгээдэй манад чатан дээрээ 8 тоо. Таны сэтгэл дэшөө өгсөж гин үү? Огшж гин үү? Тэг төсөөлөд үзээдээ хідүүлээ. Би зүгээр үгээрээ та нарыг босгоод ирлээ шүү дээ. Тийм ээ? Зүгээр би яриа л үгээрээ босгоод ирсэн. Үг гэдэг чи ямар амьттай юм бэ? Ямар хүчтэй юм бэ? Тэгээ та нар төсөөлөд үз. Энэ үгийг та өдөр болгон хайртай өөртөө хэлнэ. Хайртай ундраатай хэлнэ. Хайртай аюушчуу данаажуу кука гэдээ одоо би бас нэрийг уншиж мэдэхгүй байна. Зарим 5 дугаар зэрэглэлийн гэдээ ороод ирсэн болохоор өөртөө хэлнэгээ ботчих. Та өөрийнхөө хөдөлгүүр хүчин. Одоо та бүхэн хараарай. Одоо таны төлөв байдал унана. Одоо би ярихад таны төлөв байдал. Хөөрхнүүдээ, миний хөөрхнүүдээ, микрофон унтраагаараа. Яг л хэдүүл одоо онцлогоо орж эхэллээ. Амьдралын 5 давхаргаар 5 талстаар хэдүүлээ өөрсдөө онцлно. Бизнес эрхлэгчдийн дотоод төлөвийн онцлогоо. За энд ер нь бизнес эрхэлдэг хүмүүс ичнэ байна. За манайх ингэ. Хэрвээ та бизнес эрхэлдэг бол 1-ийн тоо явъя. Хэрвээ та төрийн албанд ажиллаж байвал 3-ийн тоо явуулъя. 2-ийн тоо явуулъя. Хувийн байгууллагад ажилладаг бол 3-ийн тоо. Бизнес хийдэг бол бие дагаад бизнес хийдэг бол хамаагүй ямар бизнес хамаагүй тий. 1-ийн тоо төрийн албанд ажилладаг бол 2-ийн тоо хувийн байгууллагад ажилладаг бол 3-ийн тоо илгээнэ үү чатан дээр. За ямар хүмүүс сууларсан бэ? Бизнес хэрэглэн 1-ийн тоо 3-ийн тоо хувийн байгууллагад төрийн албанд ажилладаг юм байна. Хувийн байгууллагад 1-2 давхар ажилладаг юм байна. 1-ийн тоо 3 хувийн байгууллагад тэтгэврт байгаа супер. Тэтгэврийн нас ихгүй шүү дээ манайхаа. Тэтгэврт бол жинхэнэ одоо өөрчлөлт шинжилэлтэнд бэлдэх үе аахгүй юу? Яг илүү завтай болно, илүү өөрлөгөө нүүж ажиллах нь илүү боломжтой болдгоо гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ онцлогоо орё. Ингээд 5 давхар дээр хэдүүлээ онцлогоо хийн. Эхнийх нь сэтгэл зүй. За одоо та хэд маань юу гэхээр жинхэнэ нөгөө үзэг цаасаа бэлтсэн байгаа байвал өөрсдөө чагтлаад яваараа манайхан заа юу. Зарим зүйл дээр та өөрөө хүсвэл 1-5 оноо өгч. За энэ надад нэг тэд байгаа, эд байгаа гэх тийм ээ. Тэгэхээр эндээс
огт байхгүй бол та надад байхгүй гэд хажууд нь хасах тавиа яваад иж болно заа юу. За нэгдүгээр нь сэтгэл зүйн хувьд та өөрийгөө бусадтай харьцуулах. Өөрийгөө бусадтай харьцуулж исэн тохиолдол бий юу гэдэг өөр дээрээ. За байгаагүй л байгаа л гэж чагтлаа. Үнтэй хин ч харахгүй та өөрөө л харна. Өөрийгөө дүгнж байгаа шүү манайхаа. Өөр дээр онцлогоо хийж байгаа. Санаа зовхон байхгүй тэрийг тэмдэглээд яваараа. За өөрийн үнцнийг батлах хүсэл. Өөрөөр би үнцэнтэй гэж харуулах дуртай. Би үнцэнтэй гэж нотох гээд яваад байдаг тийм ээ. Би үнцэнтэйгээ батлах гээд юм хүсэл төрөөд байдаг. Би үнцэнтэй хүн шүү, би хүнд хэрэгцээтэй хүн шүү гэд нотлохоо яваад байдаг. Ийм хүсэл танд байна уу? За гуравт нь алдаа гарах татгалзахүй гэдэг айц үүдэг. За яана би алдаа гаргач болов. Хин нэгэн миний тавьсан саналаас татгалзах болов уу гэсэн айц. За дараагийнх нь аюулгүй бус байдлыг мэдрэх. Өөрөөр хэлбэл та байнга те нэг аливаа зүйлд нэг аюулгүй биш байна. Би одоо нэрээ хүүхдүүд минь ингэчих болов. Хүүхдүүдээ гараа явчихаар те одоо ингэдэг штэ те хүүхдүүдээ гараа явчихаар за чи машинд дайруулчих гэдэг юм. За чи болгоомжтой яваараа гэж хэлдэг. Монголчууд хизээч гараа явж байгаа хүнийг болгоомжтой яваа гэж амнаас нь үг гарддаг байхгүй. Дандаа ерөөдөг. Сайн яваараа гэдэг байхгүй. Минийхөө хичээлдээ сайн яваад онц сураад хүрээ дээр ирээ гэдэг байхгүй. Эсвэл араас нь сүү өргөдөг тийм ээ. Монголчуудын ерөөл бол тийм бид. Тэгэхээр одоо бүгдээр тийм болчихсон шүү дээ. Гараа явахаар нь аялал давлаа хол явдаг хэр болгоомжтой яваараа гэдэг юу хэлээд байгаа юм бэ? Бидний үг гэдэг чинь амьтаа гэдэг та бүхэн харсан тий. За дараа нь танд эргэлзээ өгдөг гэл. Нэг үлээ басал хиймэрч юм шиг, маргааш наснаа хиймэрч юм шиг. Им эргэлзээ төрөөд өгдөг тий. За өөрийн үнэлэмж бага. Өөрийн үнэлэмж бага. Өөртөө итгэлгүй байх. За их хүчин чармаалт гаргасан ч үр дүнгүй байгаад байдаг. Зүтгээл идэг юм хийгээд идэг өдөр шөнөгүй бохилгүй хийгээд идэг гүүгээл идэг тэгсэн мөртлөө ингээ үр дүн гаргадаг. За дараа нь тогтмол эхлэл лүгээ ухарж очдөг. Эхлэх цэглүүгээ өөрөөр хэлбэл 0 руу бизнес хийсэн буцаад 0 руу буцаад очдөг, тэглүү очдөг. Эсвэл одоо айгүй гоо ингээл фитнесээр хичээлнэ гэж явж ийсэн буцаад нөгөөдөө хайчаа тгээс эхэлдэг ч юм уу те. Их гоё ингээд турна гэж явж исэн чинь бас буцаал очиод хайчдаг нөгөө замаас нь очиод тэглүү тгээс эхэлдэг. Хэр их та тогтмол эхэлсэн зүйл рүү буцаад ухардаг вэ? Энэ дээр бас анализ хийж. За дотоод шанал хэр мэдэрч байна. 24 цагийн турш бид нар дотоод төлөв байдлаараа ялгаатай. Тэгэхээр таны энэ 24 цагийн хугацаанд та дотоод шаналыг олон удаа мэдэрч гэнэ үү гэдгээс шалтгаалаад бичээрэй. За мөнгө санхүүгийн байнгын асуудалтай. Урт хормоор хойд хормог нөхөн өглөө босоод одоо багны хүүгээ яах вэ? Хүүхдийн төлбөрөө яах вэ? Хөрөгчөнд хоолгүй, мөнгө хөрөхгүй нь одоо яах вэ гэдэг энэ сэтгэлгээтэй тий. За зөрчилдөөн, урам хугарал. Дотоод зөрчилдөөн байж болно. Гадаад зөрчилдөөн байж болно. Юм болон дээр урам хугардаг ч юм уу тий. Энэ хэрэг байна гэд. За энэ сэтгэл зүйн хувьд та энийг ингээ хараад онцолчихно гэсэн. За дараагийн давхар эрүүл мэнд. Эрүүл биед саруул ухаан оршин гэдэг чинь ямар чухал үнэтэй үг вэ манайхаа. Бид нар ингээд автоматар хэлдэг боловч яг нарийн учрыг ойлгодгоо. Бид нар энэ физик бие чинь эрүүл саруул эрч хүчтэй байхгүй юу ч хийж чадахгүй. Тийм учраас та эрүүл мэндийн хувьд эрч хүчгүй байгаад байна уу? За энэ дээр бас үдлгээ өгöd эрч хүчгүй байна уу? Архаг ядаргаатай байна уу? Хөлөө босоод ядаргаатай ажилласаа ирээд нумраал унцдаг тийм ээ. Ажилласаа ирээд хэвтмээр санагдаад идэг. За бие махбод шимт хичээлийн дутагдалд орсон уу? Миний бие шимт хичээл судлаач болсондоо туйлын их баяртай байгаа. Намаа хүмүүс хараад нүүр чи ямар гоё болоод байгаа юм бэ? Арч чи ямар гоё болоод байгаа юм бэ? Би чинь ямар гоё болоод байгаа юм бэ? Та чинь бүр ядрахгүй маа ямар ирчин нэрхтэй юм бэ гэдгээд байгаа. Ерөнхийдөө би ирчин нэрхтэй хүн. Ялангуяа тайзан дээр гараа суралт явах юм бүр ирч ордог нэм нөхөр. Гэхдээ одоо бол үнэхээр тэр онцгой ер бусын ирч хүчийг мэдэрж байна. Яа тэгвэл би хайрлаад энэ биетэйгээ маш сайн ажиллаж байгаа. Миний амаар 20-т хүнснүүд орохгүй. Миний амаар хизээч чипс орохгүй, хизээч шарсан төмөс орохгүй, бүүргэр орохгүй. Одоо шээ бусад ямар юмнууд байгаа юм те? Хамгийн муу хоол хүнсүүд орохгүй. Цагаан сахар орохгүй, цагаан будаа орохгүй. Цагаан давс орохгүй, цагаан гурил орохгүй гэсэн. Энийг би шийдэн л гэсэн.
Тийм учраас та шимт жилийн дутагдaltaй байна уу? За гэмтэл болон ямар нэг өвчин байна уу? За дараа нь нойрны асуудал байна уу? Би та бүхэндээ 3 өдөр оройн ариун соёл. Оройны ариун соёл гэдэг байгаа миний. Оросоор священный ритуал гэж нэрлэдэг байгаа. Бүр гоё үг л дээ. Тэгэд энэний номер 1 байр суурийг олвол нойр эзэлдэг. Би өнөөдөр олвол залуудаа байхдаа нойроо сольж болдог гэсэн манайхаа. Шоудаж болно тийм ээ. Найз нөхдөд нийлж болно. Оюутнууд нийлээд одоо өстө нэрэ бүжгэлж энд явж болно, караоке дэж болно. Одоо л тийм биш. Миний нойр юунес ч илүү чухал. Дааш бизнесээ чухал уулздаг байсан ч би шинэ уулзахгүй. За дараа нь сэтгэл түгшилт. Сэтгэл ингээ байнга түгшээд байна үү гэд. Би бас та бүхэндээ явцын дундаа энэ сэтгэл түгшилтэй холбоотой нэг бас арга зүйнээс хуваалцаад явна шүү. За яа. Зүгээр сануулхад манайхаа сэтгэл чинь түгшээд байвал энэний цаана энэ чэйжний сэрэ булчирхаа гэж дархлааны төвш тав байдаг. Би ч одоо дархлаа 20 жилийн өмнөөс ярьж эхэлсэн хүн шүү дээ Монголд. Тэгээ ковид гараад дархлаа ярих шаардлага болоод бүгдөө дархлаа чухалгаа ойлгоцсон. Тийм учраас манайхаа жоохон сэтгэл түгшээд ирэх юм бол энэ зүүн хавирган доор хоёрыг зэрэгт ингэ тогшоороо манайхан заяа. Яг чэйжнийхээ голд хоёр хүүхнийхээ дээр ингэ энд өвдөд сэтгэл өвдгөр энд өвдөд идэг л дээ манайхаа тий? Сэтгэл өвдгөр толгоонд өвдөд байхгүй шүү энд өвдөд идэг тий. Ингээд сайхан тогшоороо. За гадаа төрхөнд сэтгэл ханамжлгүй байдгүй гэж байна. Бид тогтолцооны түвшинд асуудал гарсан уу? За энэ бол бүр ноцтой асуудал гэсэн үг тийм манайхаа. Хүний бие чинь эсээс, эдээс, эргэтнээс системс бүрдэнэ. 12 системс бүрдэнэ. Хэрвээ та системийн түвшинд өөрчлөлт гартал нь өөрийнхөө энэ биеийг хайрлаагүй явцсан байвал энэ бол маш хүнд байдал гэсэн үг. Маш хүнд байдал. Бүр маш сайн анхаарах цаг болсон байна гэсэн үг. Мэдгүй системийн байдалд очихоор эргэж буцах нь хэцүү байдаг шүү манайхаа бие махбодыг. Тийм учраас энийг анхаарна. За эрүүл мэнд дээр энийг анхаарах нэдвүлээ. Дараа нь гэр бүл. Гэр бүл чинь мөргөлдөөн байна уу? Хэрүүл маргаан байна уу? Хантайгаа ажилтайгаа өөр хүүхдтэй. Залуу багтаа тий нэлээдэн жилийн өмнө хүүхдүүд нэлэх нойтон багт миний гэр бүлд байдаг л асуудал. Олон гэр бүлд энэ байдаг. Зарим гэр бүл одоо ч байж байгаа. Одоо би бол маш амар амгалан болсон. Би ерөөсөө хин нэнтэй өрсөлдөж тийм ээ хэрэлдэж хайрын эрчим энерги. Тэр сайхан эрчим энергээ үйл хэрэгтэй явуулчих тий. Тэгж хүн амьтандаа хэрэлдэж явж байгаа тийм зав алга штэ. Эрчим энергич яахаа хайрлаад нөгөөт өөр тийшээ явуул дэдвэл. Эцэг ихтэй дургуутсах. За энэ бол их том асуудал. Энд чинь бие даасан бүхэл том сургалт. Эцэг ихтэй одоо яг хүүхдүүд эцэг ихтэй дургуутсдаг. Хэрвээ таны аав ээж амьтаа бол баярлан талархан яваарай. Уучлж өршөөж хайрлж инэрж тийм ээ. Ээжигээ загнаал ээжи та тэгээд идэг. Аава та тэгээд идэг гэх бид нар чинь амьд сэрүүн багт нь баруун солгоог бол албатай юм шиг те ийм байдаг гэсэн. Өнгөрснийхэн дараа нэх араас нь гашууддаг аахгүй юу. Тийм учраас энэ ингээ явж ийн хараараа. За эсрэг хүүстэндээ буюу эрен эмэгтэйдээ эмэн эрэгтэйдээ дургу итгэлгүй байх. Эрен нөхөртөө итгэлгүй байх. Хань жилдээ итгэлгүй байх юм байна уугүй юу. За хамтрагчаа байнга сольдог. За энэ бол нөгөө үнэхээр доод төлөв байдлуудын нэг хамтрагчаас сольдог манайхаа ялангуяа та бүхэн судалгаа хийдэг байхгүй юу. Та ингээд нөгөө замбраагүй бэлгийн харилцаанд ороод авах юм болвол тэр хүнийхээ үеийн үргийг 30% аваа явдаг гэж байгаа шүү дээ. Орсныхын тоогоор. Тийм аюултай. Тэр зүгээр нэг хүнтэй одоо нөгөө нийгэм чинь тийм болчиход байна л да. Бид нар чинь социализмын бүтээгдэхүүнүүд бол тийм ойлголт байдаг байл шүү дээ тий. Одоо бол чөлөөтэй шүү дээ. Ирэх чөлөөтэй шүү дээ. Хамаагүй шүү дээ. Одоо би таньж шүү дээ. Судалж шүү дээ. Харж шүү дээ гэдэг ч юм уу тийм иймэрхүү байдлаар ханддаг. Тийм учраас бол энэ бол их болгоомжтой хандах хэрэгтэй юм байлээ гэж. За дараа нь хамтрагчтай ямар нэгэн зүйл батлах гэж оролдог. Хань ижилтэй нөхөртөө энэ ер нь хин нэгэнд ингэж батлах гад байдаг, нотлох гад байдаг тий. Би ч гэсэн залуудаа тийм байсан. Үгүй шүү дээ. Яг ийм шүү дээ гэж зүтгээд байдгийсэн байхгүй. Уучлаарай оюун одоо бол ямар шаардлага байхгүй болцсон. Хайрын энерги тэгж алдахгүй гэсэн. Хэн ч юуг нотлоод хэрэггүй. Хэрэггүй. Цаг хугацаа бүнийг харуулдаг юм билээ гэнэхэ. Өөрийгөө болон бусдыг үнгүүдүүлдэг. За юм хэлэхээр наа чин тийм штэ гэдэг хүмүүс эдэг те. Гэл сайхан гэл юм ярьж итэл. Наа чин тийм штэ. Наата чи би мэдэн штэ ч гэдэг юм. Хүний ярьсан юм дандаа үнгүүдэлдэг юм хүмүүс эдэг.
Энэ одоо биднэрт хэр илэрж байна гэж. За эсвэл одоо нэг хүчрэг дүр төрхийг баримтлаад байдаг бас эмэгтэйчүүд биднэрт ялангуяа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд байдаг нэг ийм зан чанар идэм билээ. Чиний тусламж надад хэрэггүй, би бол хүчрэг, би бол аваа аваа явчихна, би ганцаараа хийсэн ч өөрийгөө аваа явчихна гэдэг. Хамгийн ухаалаг цэцэн хүмүүс бол тусламж уудаг юм билээ. Ялангуяа эмэгтэйчүүд. За, дөрөвт давхарга. Нийгэм. Социофоби гэж ойлголт өгдөг нийгмийн айдас. За энэ ямар зүйл вэ гэхээр танд олон нийтийн газар ч юм уу хүмүүс дунд байхдаа хүчтэй айцыг мэдэрдэг тийм эмгэг байдаг. Жишээ нь одоо олон нийтийн өмнө үг хэлэхээс их айдаг, бүр чичрээл те. Би хамгийн анх нэг 30 өдрийн өмнө илтгэл тавих гэж тайзандаа гарч ирсэн. Тэрний өмнө бол би өмгөөлөгч ингээл яг шүүх хуралд ороод шүүх хуралд нэг 10 өдрийн үнэтэй танхимд өмгөөлөе гэж гардаг лээсэн л да. Гэтэ яг тайзан дээр гараад олонний өмнө илтгэл тавьж байгааг. Тэгээ хамгийн анх бизнесээ эхэлж байхдаа Баянгол зочид буудлын ардлын танхимд 30 хүн цуглуулад тайзан дээр гарахад миний өвдөг чичрээд нүүр халуун оргоод хоёр чих улаагаад тэрийг юусоо санаанаас гардаггүй. Гэтэ тэрнээс хойш би айцаа даван туулах хэвээр, айцаа даван туулахын тулд давчлах хэвээр гэдэг мэддэг. Үйлдэл хийх, давтан үйлдэл хийгээд байхаар чи айц нь алга болдог. За бусдын дүнэлтээс маш их айдаг. Бусад намайг шүмжилчих болоо гэдгээс их айдаг. Бусдын шүмжлээс. Эсвэл одоо бусдад эргэн тойрондоо хүн болгон туслахаагүй гэдэг. Би одоо нэг тийм пост тавьсан чинь жигтэйхэн сөрөг комментэд орж ирээд яг үүнсэндээ эргэн тойрны хүн бол өөрийнхөө ажлыг умартаад хүн туслахаагүй гэдэг юм болвол хамгийн том үеийн лай өвөрдөг гэж байгаа шүү дээ манайхаа. Яагаад гэвэл тэр хүмүүсийн хөгжихийн хойш нь тавиад идэг. Хүмүүсийн хөгжлийн буюу заас байр сурахын хойш нь тавиад идэг. Тэр хүнийг битгий хөгж гэж хэлдэг. Таны тусламж. Хинч хүсээгүй байхад та тусалж гүгнэ гэдэг бол тэр гуйлагч нь хоёр гарны бүтэн хоёр хөлн бүтэн толгойн бүтэн нөхөр гудамж гуйлагч явж хаад би хизээч мөнгө өгдөг. Монгол ухаан тэгж заасан. Яагаад бол тэр хүний чи гуйлагч юм бэ? Гуйлагч байхад би чамд мөнгө өгөө дэмжчихье гэж хэлж байгаа та адил авах. Тийм учраас насан турсан хүүхдээ өнөөдөр та хоолоо олж ирдэх аргыг зааж өгөөгүй мөртлөө өмнөөс нь мөнгө өгөөд байвал та тэр хүнийг яаж чинь Бурхны буюу Тэнгэрийн ажлыг өмнөөс нь хийгээд юм гэсэн байхгүй. Тэр чинь өөрийн ухаарлалд нь хүргээд Бурхан Тэнгэрч тэгж хийдэг гэж байна манайхаа. Тэр хүнийг ухаарлалд нь хүргэдэг байхгүй. Тэр ухаарлалд нь хүрэх мөчийг хойшлуулад ирэх гэсэн. Энийг ойлгохгүй маш олон хүмүүс байдаг. За дараа нь энэ социофоби эсрэг социопат гэдэг нэг ойлголт байна. Энэ юу гэхээр бид одоо энэ бол социопатаар дүүрэн болцсон манайхаа. Нийгэм ёсортхуунгүй, бүдүүлэг, бусдыг үл хөндөлдөг, үл оршидог, өөрийгөө бусдаас илүү тавьдаг, замбраагүй, хэр үйлч одоо юу яадаг юм ба. Ата хорсогч одоо тэгээ тийм хүмүүсийн мэдээлэл бол нийт дээрээ гүгэд очиод үзэж байгаа байхгүй барайхан тий. Энийг социопат гэдэг. Просто нийгэмд юу болж надад хамаагүй. Би нийгэмдээ ямар юм үн цэнтэй юм түгээх гэдэг чухал биш тэр хүмүүст. Одоо жишээлбэл их хурлын гишүүн болчоод арих тамхи уугаал тэгэл юу нөгөө бичлэг ингэж яваал тийм ээ ингэсэн ч яадаг тэгсэн ч яадаг гэдэг бол энэ ёсортгон ямар төвшөнд байна вэ гэдэг тий бид нар очсон байна. За шинэ газар бүрт очихоор зөршин маргалгаа үүсгээд байна үү? Та өөртөө ажиллаж байгаа наад цаасаа дараа нь та сайхан дүгнэлт хийгээд наад дээр дүгнэлт хийгээд дараа нь манайхаа шатаагаад устгах шүү. За яа. Тэрээ бичиж авч байгаа бол тэгээ тань дээр байгаа чанарууд дээр хэдүүлээ ажил нь гэрийн даалгавар бас өгнө. Байн орчноо өөрчлөх хүсэл нэг газар тогтож сууч чаддгүй юм хүмүүс байдаг тий. Тэр байна уугүй юу? Аль биесны байгууллагад асуудал үүсгэх. Тэрээс очиод хаана очиод хэрүүл хийдэг. Сөөхөөс нь очиод хэрүүл хийдэг. Хувийн байгууллага дээр дайрал очиод хэрүүл хийдэг. Дэлгүүрт очиод хэрүүл хийдэг. Төр засгийн байгууллагад очиод хэрүүл хийдэг. Их завтай болчоод байна тийм ээ. Тийм тохиолдлууд байна уу эднэрт. За 5 дахь давхарга зам байдал. За маш гүн гүнзгий онцлогоо явуулж байгаа шүү манайхаа. Бид нар чи өөрийгөө хөндлөнгөөс хизээч харддаг байхгүй юу? Бусдыг бол хөндлөнгөөс маш сайн харна. Өөрийн толгоон дээр байгаа бүхэл үсийг харахгүй, харин хэн нэгний толгоон дээр байгаа ширхэг үсийг бид бүхэн маш сайн харж чаддаг. Зам байдал. Эхлсэн ажлаа дуусгах чаддгүй юу? Эхлэх гээл бариад авдаг тэгэл дуусахгүй. Түмэн ажил ардчин байж идэг. Бүгдөө эхэлсэн тэгээ дуусгаагүй. За энэ байна уу? 1-5 онол өгөөд ороо өөртөө.
Замлалтаа биелүүлж чаддаг. Ам ар нийлддэг. Амар минь дүү гэж мэндэлдэг үг чинь ам нь артаагаа нийлж гэнэ үү? Таны анх ярьсан үг чинь үйлдэл хоёр чинь нийлж гэнэ үү гэдэг. Ингэж мэндэлдэг арт юм шүү дээ. Манайх тэгээд хоол идсэн үү гэж мэндэлдэг шүү дээ. Тэр ямар бэлэг мэлмийн өндөртэй, бэлгийн мэлмийн өндөртэй ийм гэгээлэг оюуны өндөр чадвартай үндэстэн бэ монголчууд чинь. За дараа нь саад бэрхшээлээс айж ажлыг хойш тавьдаг. Энийг прокрастинац гэдэг. Ерөөсөө ажлаа эхэлдэггүй. Эхнийх нь бол ажлаа эхэлчихэд дуусгаагүй хаяад байдаг те. А энэ прокрастинац гэдэг бол ажлаа эхлэхгүй хойшод байдаг. За маргааш. За маргааш эхэлнэ. За би маргааш яг гой турнаа. Яг гой дасал хийнэ. Тэгээ маргааш болдог байхгүй. За нөгөөдөр хий. За ингээ нөгөө Монголын 3 хоног гэдэг хууль чинь эндээс гарсан баг те. За зохион байгуулалт муутай. Санхүүгийн зохион байгуулалт, хувь хүний ахуйн зохион байгуулалт, хувь хүний зохион байгуулалт гэдэг юу гэдэг бүх талаараа зохион байгуулалт муутай байж болно. За хил хязгаараа тогтоож чаддгүй, хамгаалж чаддгүй. Өөрийнхөө хил хязгаарыг хамгаалж чаддаг. Энэ бол эмэгтэйчүүд маш ихээр байдаг. Маш ихээр байдаг. Би одоо өнөөдөрхөн охинтойгоо битсэн одоо миний бага охин. Одооний хүүхдүүд чих айхтар болсон байна. Хил хязгаараа ямар нарийн мэддэг юм бэ? Ээжи би ерөөсөө яг л ийм хүнтэй суuna. Өөр хүнтэй суухгүй. Уучлаарай өөр надад нөхцөл ерөөсөө хэрэггүй. Би яг ийм хүнтэй суuna. Тэгээ нөхцөлөө тавьсан байна. Шин чанар бүх юмар гаргаа тавьсан. Үшээд өөрийн тэр төлөв байдлаа бүтээсэн биш. Бид нар ч одоо юу гэдэг? Яа дурлсан араас эргүүлсэн одоо л бид нар хэний ч араас гүйхгүй байх. Бид нар юу чи их л араас гүйдэг байлаа те. Эрчүүд нь гүйдэг байлаа. Одоо л эмэгтэйчүүд нь гүйдэг болсон гэдэг байгаа. Тэр хэл хязгаараа тогтооно гэдэг эмэгтэйчүүд миний эрчүүд миний ямар чухал юм бэ? Хэн нэгэн тань лөө ойрлох ирэх байхгүй. Хэн нэгэн тань лөө дуугаа ирэх байхгүй. Бид нар одоо хүүхдүүдтэйгээ ойрлсоор байгаад хар багаас нь загнасаар байгаад нөгөө чинь дасал болцсон. Дадал болцсон тэр ойрлох дүн. Хар багаасаа ээж намайг загнадгийг загнах ёстой. Аав намайг загнадгийг загнах ёстой. Тийм учраас би нөхөрт гараар нөхөртөө загнуулна. Тэ? Нөхөртөө зодуулна бүр сүүл рүүгээ тэ? Эсвэл одоо дарагдаа загнуулна зодуулна одоо яадаг юм бэ? Тэрийг хүлээн зөвшөөр энэ хил хязгаар гэж энэ миний бүхэл бие бүтэн болвол хинч нэвтрэх хэрэггүй. Хинч миний гар хөлдрөө тийм ээ хин халдах хэрэггүй. Үгээрэж үйлдэлээрэж халдах хэрэггүй гэдгийг хар багаас нь суулгаж өгсөн. Одоо бид нар сонссон юм чинь бид нэр одооноос хил хязгаар тогтооцсон. Тавгүй байдал дотор бид нар тавгүй байгаад үгээ хэлж чадах суугаад байдаг. Тэр чинь хил хязгаараа мэдгүй байгаа байхгүй. Тань тухгүй таалагдахгүй байхад та гүрийгээ суугаад байдаг. Яг бол тэр гомдчих болов. Би ингээ хэлчих бол тэр гомдчих болов гэдэг ингээд байдаг. Дасан цогцоод хүндрэлтэй. За энэ дасан цогцоод хүндрэлтэй гэж юу хэлээд байна вэ гэхээр ямар нэгэн шинжил өөрчлөлт бэлэн биш байдаг. Эсвэл дадсан зүйлээ гэдэг нь. Өнөөдөр миний би одоо ингээд өдийн насан дээрээ 50 нэлээд гарчаад шин хичээл судлаач гэх шин мэрэгжлийн эзэмшид түлэх баяртай байна. Магадгүй би дараа жил юу сурах юм бэлээ. Жил болгон би шинээр юм сурдаг. Маш их юм зүйл нээлттэй байдаг. Яагаад гэдэг манайхаа би та бүхэнд нэг нууцаасаа хуваалцсан. Яагаад гэвэл би эрүүл сарвал ухаантай, цэцэн ухаантай маш гоё юм яахыг хүсдэг. Илон Маскийн ээж шиг байхыг хүсэж байна. 80 гарчаад бие гоё авч явдаг. Маш гоё галбиртай тийм ээ. Ухаан сэрэг. Хүний хамгийн аюултай юм шүү дээ. Манайхаа одоо хүмүүс маш их мартамхай болсон. Та бүхэн өөрсдөө анзаараад үзээрэй. Орж гарал бүх юмаа мартдаг. Деменц, Альцгеймерийн өвчин, Паркинсоны өвчин. Та бүхэн тэрний тухай Паркинсоны өвчнөд нэг хайртай 2 хосын тухай кино үзсэн байх манайхан санаж байна уу те? Ямар өвдмөр. Нөхөр нь жигтэйхэн хандаа хайртай. Гэтэр нөгөө өтг нь мартамхай өвчнөөр тусаад нөгөө нөхрөө таньдгүй, хүүхдүүдэд таньдгүй. Гинт танихаараа гинт өчигдгөө хайрлаар гинт санаанаас нь гарахаар зайл цаашаа гар холд би чамайг танихгүй юу танихгүй нь ороод ирвэ гэдэг аимшиг. Тэгхүүн тулд манайхаа шин зүйл байнга сурч байгаа юм. Шин зүйл тасралтгүй суралцаж байх юм. Хизээч та 70 нас өрсөн ч 80 нас өрсөн ч одоо би болсон гэдэг үгийг өөртөө хэлж болохгүй. Хүн мөнхийн суралцсан. Мөнх тэнгэрийн онлоор болвол энэ олон онгод тэнгэрүүдийг харах юм бол бид нар чи хүүхдүүд байхгүй. Та 80 настайсэн 100 настай хүүхд. Миний ээж хадам ээж 92 настай. Нэг онгод тэнгэр дээр очиод үзүүлсэн чинь тэгж яаж охин минь ээ жоох охин минь ээ гэж байгаа байхгүй. 92 настай үнийг. Тийм ч тэр сүнсэн биеийн хөгжлийн үед бол бид нар маш жоохон гэсэн үг. Тэр бид нар яг хөө байнга хөгжиж явах хэрэгтэй.
Энэ дараагийн сургалтын дээр бүр нарийн орно хэдүүлээ. За сул талуудыг нөхөх практик. За тэгэхээр хэдүүлээ 5 давхар дээр амьдралын 5 талс дээр бид нэр ямар сул талууд байгаа вэ гэдгээ хязгаарлалтууд байна бид нар гэдгийг олж харсан. За тэгэхээр энэ хязгаарлалтууд байна гэсэн хүмүүс нь одоо нэмэх тэмдэг тавиад танд энэ саяны ярьсан хязгаарлалтаас ямар нэгэн байдлаар байна. Надад энэ хязгаарлалтууд нэг ширхэг байхгүй гэсэн хасах тэмдэг тавь. За чатан дээр хэрвээ саяны ярьсан хязгаарлалтууд танд ямар нэгэн байдлаар илэрж байна гэвэл нэмэх. Одоо бид нар маш үнэнч байж сурна хэдүүлээ. Ер нь хүн амжилтанд хүрнэ гэдэг эхлээд өөрөө өөртөө маш үнэнч байх хэрэгтэй юм билээ. Шударга хэвээр хүмүүс ингэдэг би маш шударга би маш үнэнч яг нариндаа өөртөө үнэнч байж чаддгүй байхгүй. Өөртөө шударга байж чаддгүй тийм ээ. Өөрийнхөө шударга байж чаддгүй гэж өөрийнхөө дутагдлыг олж харддаггүй гэсэн байхгүй манайхаа. Өөрийнхөө дутагдлыг олж бидний өөрлөгөө нүүрээд өөрийгөө олж харах юм бол эн чинь хөгжил цэцгэлтийн үе ирж гин гэсэн. Энэ өөрчлөлтийн цэг дээр та тулах цэгээ олно гэсэн байхгүй манайхаа. Дараагийн хичээл дээр яригдана. Тулах цэгээ. Хэрвээ бид нэр өөрийгөө олж харахгүй бол тулах цэгээ харахгүй гэсэн. Тэгэд хинч тань тэрийг чи хэлэхгүй. Ингээл та насан турш хэлэхээр та уурлна. Хин нэг хэлвэл харин хин нэгнэр хэлүүлжсэн өөрөө олоод харна гэдэг чинь энэ бол хамгийн том жаргал манайхаа. Яагад гэвэл та хаанаас эхлэхээ мэдээд авч ирэх гэсэн байна. За дэлгэцэн дээр битгий зураараа. Манайхаа. За сул талуудыг нөхөх практик ямар алхмууд байж болох вэ? Сэтгэл зүй. За сэтгэл зүй дээр хит хитэн үнэлгээ авсан тийм ээ харсан бол манайхаа за бясалгал хийж болно, дотоод хүнтэйгээ ажиллана. За дотоод хүнтэйгээ ажиллах техникүүдийг та бүхэн энэ сургалтуудаас челленжээс олж явна. За баттгал аффирмацийг монголоор баттгал гэж орчуулдаг. Бодолтойгоо ажиллана, баттгалтай ажиллана, аффирмацийн төсөөлөл хийн, тэ бүтээчийн төлөв байдлыг бий болгоно гэсэн үг. Сэтгэл зүйд. За эрүүл мэндийн хувьд хэрвээ танд дутагдлууд гарсан байл та бүхэн яах ёстой вэ? Тогтмол эрүүл мэндийн үйлчлэгт хамрагдана. Би та бүхэндээ 20 жил дархлаатай ажилласан, трансферактортай ажилласан, 20 жил би эрүүл мэндийн салбарт ажилласан, дархлаа судлалын нийгмийн өдрийн зөвлөлийн дараагаар ажиллаж, олон улсын конференц хурлууд зохион байгуулж ирсэн дархлаа судлалын чиглэлээр хамтран оролцож ирсэн хүний хувьд хэлэхэд, нутагцуулагч хүний хувьд хэлэхэд, шинэ жил судлаач хүний хувьд хэлэхэд та жил болгон үйлчлэгт хамрагдах ёстой. Жил болгон. За манайх бол эрүүл амьдралын баян бүрд гэдэг өдрөлийг амжилттай зохион байгуулад одоо нутагцуулагч гэдэг чимжил судлаач хүнийхээ хувьд хэд хэдүүнийг үүссэн. Үнэхээр манайхан нэр яагаад ч эрдэс бодис амин димийн дутагдaltaй ороод уургийн дутагдaltaй тийм ээ сайн нүүрс усны дутагдaltaй сайн өөхний дутагдaltaй өөх одоо зөв өөх хэрэглэж чадахгүй гэдэг ямар олон дутагдaltaй болсон байна. Тийм учраас монголчуудын дундаж наслалт 60 нас байна. Зөвхөн энэтэй холбоотой. Дээрс нь бүгдөө хүнд металлын хордлоготой, бүгдөө хунцрын хордлоготой. Эдэж ууж байгаа хоол хүнс аяг тавх хэрэглэн бүгдөө хуванцаар пиавруулсан. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр анхаарна. Зөв унтах дэглэмээ ойлгон, зөв хооллолт, биеийн идэвхтэй хөдөлгөөн. Өөр арга байхгүй манайха энэ бие хайрл, энэ бие эрчтэй хүчтэй байхын тулд хэдүүлээ энэ чиглэлөө ажиллахаас өөр ямар ч зам гарц байх. Би өглөө сэрэнгүүтээ дасгал хөдөлгөөн хийдэг. Сэрэнгүүтээ шууд орондоо хийдэг. Тэгээд өдрийн турш одоо бүр дугуй захиалж авцаад гэртээ дугуун дээр гүйж зүгээр дугуй байхгүй би гэртээ гүйдэг гэсэн. Гадаа зам дээр гараад хашаандаа гүйн. Миний нэг хашаандаа тавьсан гүйж байгаа бичлэг тавьсан чинь 200 мянган хүний хандлт авсан байлаа. Та бүхэн харсан уу манайхаа? Маш энгийн. Зүгээр ажил руугаа алах, гэрлүүгөө алах, бити лифтээр яв, шатаар яв. Аянда амьсаатаа байчдаг манайхаа. Аянда аж аргалыг мэдэрнэ яад бол аж аргалын гормон ялгараад эхэлдэг юм аа. Алхна гэдэг чинь ямар гоё жаргал вэ? Би сая Фукогт 2 сар өвлжөөд ирсэн. Вьетнамд 2 сар өвлжөөд ирсэн. Нов ногоон зүлэгтэй цэв цэнхэр далаа. Агаар нь тэр чигээрээ йоттой далаагаас Д витаминээ аваад далаан дөнгөж далаагаас барьж ирсэн тэр сайхан далайн загснаас омега 3 аваа тийм ээ. Эрс бодисоо нөхөөд амин димээ нөхөөд ямар сайхан байсан бэ? Өдөр болгон 5 км өглөө босч алхаад алхаж байхдаа хөлс гарангуут нь шууд далаа руу өсөрж ороод тийм амьдралыг бүтээхийг хүсэж байгаа бол өөртөө ажиллана гэсэн үг манайхаа. Одоо эх жил энэ жил 12 сар дахиад явна 2 сар очиж үүлжин.
Үржээ захиалцсан, үржээ байр саваа бүх юмаа захиалцсан, буудлын тэр бүгдийг захиалцсан байж байгаа. Бүх юм боломжтой. Та хүснээрээ хаач амьдарч болно. Гэр бүл дээр доголд гарах юм бол манайхаа хамгийн түрүүнд гэр бүл дээр яагаад доголд хүүхд насны шарахыг арилгах хэрэгтэй юм бэл. Өнөөдөр гэр бүлд учраа олохгүй бол хүүхд настай холбоотой их зүйлүүд байдаг. Энэ дээр нөгөө хэл хязгаараа тогтоос сурна гэдэг чинь маш чухал. Нөгөө та дарангуулагч байна уу, та хохирогч байна уу, тийм ээ. Харилцааг сайжруулах чиглэлөө бүх юмыг судална, хичээнэ. Энэ бие даасан бас маш том сургалтууд гэсэн үг. За дараа нь нийгэм. Одоо энэ дээр одоо нийгэм гэдгээрээ бичсэн. Одоо нийгэм гэдэг чинь нийт даяарыг гэмтэн болох тогтолцоо гэж байна шүү манайхаа. Уул монголчууд гэм гэдэг үгийг хэрвээсээ хэрэглэдэг байсан билээ. Гай гэдэг үгийг хэрэглэдэг. Гай, гэ гэдэг энэ үгнүүд байгааг нандаа хэм хайх юм шиг хайж олоод баярлдгийг хайх юм шиг гэдэг юм байлээ. А гэтэл одоо гайх юм шиг гэдэг байгаа шүү дээ. Бид нар гайгаа дуудаад шимдэг болгоод бүгдөө гайх юм шиг гэж нэрлээд байдаг. Үг гэдэг чинь амьтай хүчтэй гэдэг та бүхэн ойлгож байгаа тий. Төрийн бисаа бүтээгчийн талаар ярихад та нарын төлөв байдал ямар гоё өндөрт өссөн. Одоо энэ талаар ярихад доошоо шууд төлөв байдал унж байгааз. Сая энэ алдаа дутагдлууд биднэрт байдаг алдаануудыг ярихад таны төлөв байдал 1-10 хооронд өнлөл хэдэд очсон бэ? Чатан дээр бичээрэй манайхаа. Одоо сайнны ярьсан бүх зүйлүүдийг ингээд яриадаар 1-10 мэдээж ялагчийн төлөв те. Нөгөө бүтээгчийн төлөв. Баяр баясгал, инээ төр, ач жаргалыг мэдрэх, хайрыг мэдрэх тэр мэдрэмжүүд, тэр төлөв байдууд. А гэтэл бид нар ууртаа уцаартай гомддог, тундаг, өөрийгөө голдог, шилдэг, хэлсараа мэддэг бүх юмыг сайн ярьлаа. Тэгэхэд таны төлөв байдал 1-10 хооронд үнэлгээ бол таны хиттэй байна. Намайг ярьж хахад яг үнэ. Ямар ч гэсэн 10 байхгүй 10-аас буусан тодорхой тий. 4-5 гэд. За. Нийгмийн хувьд нийтээрээ гэмтэн биш хэдүүлээ нийтээрээ хим химтэй амьдрья. Тийм сайхан хөх Монгол улирлыг бий болгох нийтээрээ хим хэмжээтэй амьдрах нийгэм эзэн нэгэн цагт бий болно гэдэг миний би итгэж явдаг. Тэндэж хувь нэмрээ оруулах хичээж явдаг хүмүүсийн нэг юм аа. Тийм ч бас монголчуудынхаа үнэт зүйлийг үн цэнтэй алтан дээд үнийн аюулгүй түгээх хичээж монголчуудынхаа өвөг дээдсийнхаа сургаалыг өөрийнхөө амьдралд хэрэгжүүлж өөрийн хүүхдийн амьдралд хэрэгжүүл эргэн тойронд хэрэгжүүлээр явах хичээж явж байгаа нэгэн байна. Харилцааны хүрээг тэлэх хэрэгтэй хэдүүлээ. Бид нар чи ингэдэг юм бэ. Ерөөсөл нэг хүрээний дотор орчвол тэд хүрээнээс хөдөлтгөө. Нэг ангийн хамт олон 10 жилийн хамт олон тэгэл одоо нэг дээд сургуулийн хамт олон ажлын хамт олон гэдэг. Тэрнээс хайлтдаггүй. Та үнэхээр масштабтай хувь хүн болохыг хүсэх юм бол та глобал хүн болохыг хүсэх юм бол ялангуяа та галактикийг үзээд ирэхээр та хүрээгээ харилцааны хүрээ тэлнэ. Networking гэж одоо их яриад байгаа тий. Энэ харилцаа тогтооно тий. Хамт олонны үйл ажиллагаанд оролцсон. Энэ тэнд хамт олонны үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон гэсэн. Би нэг хэсэг бас өөрийгөө бас ингэ төгжээд ингэ суудсан байсан. За одоо болно би ингээд. Яг ер нь бол нийгэмд идэвхтэй бас ялангуяа Монгол ухаанаараа үндэсний брэндээрээ те энэгээр ингэ идэвхтэй оролцсон явсан. Тэгээ би охиндоо за миний охин л тэр үндэсний одоо баялаг бүтээгч бол энэ чиглэлөө чи би нэг дуртай юм хийгээд би одоо өөрийнхөө олуулсан бизнесээ хийгээ тийм ээ. Бага хөгжүүлээд үсгээд тэгээд ингээд суралтай тавиад дуртай юм хийгээд явъя. Үгүй ээ. Оюун одоо харилцаа өсгөнэ гэдэг бол өөр дөр шийдвэр гаргасан. За зам байдал хэдүүлээ яах ёстой вэ? Ашигтай дадал зуршлуудыг бий болгох. Төлөвшүүлнэ манайхаа. Хизээч хүн оройтгүй шүү. Дадал хизээч оройтгүй болдгийм бэлээ. Би та бүхэндээ хэлье. Миний бие хөдөлгөөн хийх хамгийн дургүй юм байсан. Нэг үе фитнест яваал. Одоо манайх чи River Garden-д амьдарч байхдаа хажуудаа маш гоё фитнестэй. Миний нөгөө мөрөөдөж байсан тий. Түрээсэн байраар 10 түрээсэн байр дамжаад хүүхдүүдэд чирээд, номоо чирээд тархины хүн дагалгаанд орсон нөхөртөөгөө цуг ингээ явж байхад би маш гоё байшинд орно гэж мөрөөддөг байсан. Маш гоё байшин мөрөөдлөө байшинд орсон. Маш том цогтой ажлын өрөөнд тусдаа 300 м-уудаа 5-6 өрөөтэй хажуудаа хачин гоё фитнестэй. Хачин гоё бассейнтэй. Тэгээ фитнестэй яваад нэг хэсэг явж яасан 2-3 сар явжаад хайчин нөгөөтгөө. Нөгөө төрөүний ихэрсэн цэглөө буцаад очдөг гэдэг тий. Дараа нь айгуу гоё бассейнд яваад айгуу гоё явж яснаа тэгэл хайчин. Миний амьдрал гэсэн тийм үйлдэлүүд байгаа аахгүй. Та нар намайг нэг суперын сууж ин биш. Би адилхан та нартай адилхан хөгжиж явж байгаа. Харин би шимч тэжээл судлаач болсноос хойш хөдөлгөөн бол тэг ямар чухал гэдгийг эс бүрдээ ойлгосон.
Фукуогт 2 сар болохтой би байнга өглөө болгон угаасаа би өглөө 5 цагт босдог. Би өглөө болгон болгодог. Одоо би тэрнээс хойш Монголд ирснээс хойш үндсэндээ одоо сүүлийн одоо 4-5 сар бол би хөдөлгөөнгүйгээр өөрийгөө төсөөлөх аргагүй болсон. Цаг тутам хөдөлж яадаг, дасгал хийж яадаг, гараа гүйж яадаг, эсвэл одоо яг орон дээрээ хөдөлж яадаг. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөн болвол энэ бие махбодод ирч хүчүүдийг одоо маш сайн ойлгосон. Тэр эсийн төвшөнд ухаарна гэдэг. Та бүхэн анзаарсан бол миний нэг сургалт байгаа да. Юу вэ гэхээр ойлгох, хүлээн аваад ухаарах. Энэ ухаарна гэдэг чинь их чухал ойлголт шүү манайхаа. Тийм учраас энэ ашигтай дадлуудыг та 60 настай, 70 настай, 80 настай байсан чи бий болгож болно. Тэр 82 настай нэг хятад өвгөн та нар харсан уу? Фэйсбүүкээр зөндөө явуулсан шүү дээ. Цав цагаан өстэй тийм ээ. Чөдөө тийм шараа шиг юм өссөн. Энэ би булчин хайчин гоё тийм. 80 настай хүн шүү дээ. Тэр тайлбар сүп хийл алхаж байгаа шүү дээ. 20 настайгаас илүү симбэл алхаж байгаа байхгүй. Тайзан дээр мод үзүүлж байгаа. Гэтэл өнөөдөр 50-наас өрөөгөө 40-наас өрөөгөө бүгтийцэн. Өвдөг. Одоо бүгдөө өвдгөө солиулаад. Ийм болцсон явж байгаа бид нар. Тийм учраас болно. Дадал хийж болдгийм билээ. Дадал болгож болдгийм билээ. Төлөвшүүлж болдгийм билээ. Зүгээр л ухамсарын төвшөнд, эсийн төвшөнд ойлгочихвол. Цагийн удирдлага хийх. Цагийн зохион байгуулалт байхгүй бол хэдөө бүр хаус маягаар яарад байна. Ер нь гэхдээ манайхан бүтээгчийн төлөв байдлаа ороод ирэхээрээ. Ялангуяа бүтээгчийн төлөв байдлаа орох чинь 3 шатыг давддаг. 3 шатын 3 дээр нь ухаарад ойлгоод ирэхээр та маш амгалан болдог. Одоо та бүхэн нэг цаг хугацаа хурдан юм шиг санагдаад байвал нэг хурдан эргээл яг юм амжихгүй байгаад байвал та бүтээгчийн төлөв байдал орч чадахгүй тэгээ замбраагүй хэлбэрт байгаад. Энд орчин үеийн бүх юм замбраатай байхгүй, бүх юм цэгцтэй. Тийм учраас дэлхийн нисээд алга болчихгүй. Бид нар ингэ дэлхий дээр тэгсэн мөртлөө бууны шумсаг хурдаар эргэж байгаа шүү. Бид нар ингээл сайхан ярилцаа сууж хахад зорилгоо хийнэх. Гон төлөө зорилгоо хийнараа. Зорилгодуугаа байнга эргэж оцноор бити зураараа хөөхнүүдээ та бүхэн маань бити дэлгэцэн дээр зураараа. За одоо хэдүүлээ ингээд онцлогоо чинь 5 төлөв байдал 5 талсаад онцлогоо хийлээ. Хамт та одоо хүн болгонд хүний баримталж байгаа стратегиэс нь шалтгаалаад амьдралдаа, бизнестэй, харилцаанд, гэр бүлдээ, нийгэмд бүх талстуудаар баримталж байгаа эрүүл мэндэд стратеги шалтгаалж тийм ээ 3 ангилалд хуваагддаг бид нар. Энэ талаар хэдүүлээ үздэцгээе. За энэ бол 3 төлөв байдал. Бүтээгч номер 1 бол бүтээгч. Амьдралынхаа хариуцлагыг өөр дээрээ 100% авсан үнийг бүтээгч гэдэг. Амьдралын хариуцлагыг 100% өөр дээр авсан бүтээгч. Хохирогч. За хохирогчийг бараха хохирогч гэж нэрлэж болно, золиослогч гэж нэрлэж болно, гомдлогч гэж нэрлэж болно. Янз бүрээр яг зөвхөн хохирогч гэхээр жоохон эрүүгийн гэмт хэрэг талаас нөгөө хохирогчийн хуулинд нэрлэдэг манайхан те. Золиослогч гэж байж болно, аль алгаар нэрлэж болно гэсэн. За яа зөв орсоор бол ганц үгээр л нэрлэдэг, жертва гэж нэрлэдэг энийг тэг янз бүрээр орчуулаа. Тийм учраас та бүхэн миний контент дээр аль алгаар нэрлээ явж байгаа энэ тэрийг олж харах болно. Нэг бас сайхан мэдээ хуваалцахад би одоо ингээд контентээ идэвхжүүлээд маш одоо өөрийнхөө мэддэг чаддаг зүйлээ хуваалцаад ингээд идэвхтэй контентээ тавиад ирсэн чинь энэ тэндээс уцтаал орон нутгаас уцтаал таяр сургалт тавиач гээл сургуулийн багш нар уцтаад 5 дугаар ангийн хүүхдүүдэд ирж тавиач таны тэр гомдлогч бүтээгч гэдэг тэр өгнөч хүүхдүүдэд их хүрсэн гинэ. Тэгээ би яг үндсэндээ 5 дугаар ангийн хүүхдүүдэд ажиллах арга барил надад байхгүй. Би насан турш хүмүүстэй ажилдаг. Дөнгөж өнөөдөр тэгж утасчихсан. Би тэгээд 5 дугаар ангийн хүүхдүүдтэй бага хүүхдүүдтэй ажиллаад энийг их гоё одоо гомдлогч бүтээгч хоёрын ялгааг их гоё юм жүжигийн дүрээр ч юм уу те тоглоом хэлбэрээр ч юм уу ингэж гаргаж өгвөл ямар гоё вэ? Би дөнгөж өнөөдөрхөн 13 настай миний дүүгийн охин байдаг байхгүй юу? Тэгээ би өнөөдөр чи маш их одоо слайдн дээр ажиллана энийг бүгдэг ингээд тохируулна дүүгээ гуйлаа орж ирээд мэдээ ингээд энэ дээр ингээд ажиллаад ингээд өрөөд энэ дээр нь шилжүүлээд копи пэст гэдэг аниадаа ингээд энэ зургийг энэ дээр тавиад ихэд ажиллаад өгөөч игээд 13 настай охиноо гуйс. Тэгээ би хэлсэн байхгүй. Миний хөөрхөн дүү чи 13 наснаас эхлээд те чамд энэ ингээд сэдв миний одоо презентацийн чам сонирхолтой байна уу гэдэг. Сонирхолтой байна гэдэг. Хэрвээ аниа надад 13 настай байхад хин нэг надад бүр ингээд нэг бүшл ингээд заагаад ингээд хиллээд өгсөн бол би өнөөдрөөс 10 дахь илүү хүчтэй 10 дахь илүү чадвартай байхасан бол байхаа гэж хэлж байгаа байхгүй дүү те. Чи хэрвээ нэг одоо ойлгох юм бол чи нэр эгчийнх насан дээр тэр байтугай чи зүгээр 20 насн дээр 30 насн дээр ямар супер хүчтэй байх хэвээр гэдгээ мэдчихээнө гэд дүүдээ сайхан хэлж ийсэн. Тэгэхээр бид нэр өнөхөр бас өөрсдөө ихлэ хүчтэй болох хэрэгтэй. Хүүхдүүдэд заахаасаа өмнө эхлээд өөрсдөө. Тэгэхээр хүүхдүүд үлгэр жишээ авдаг юм биш.
За хариуцлага хохирчид яадаг? Хариуцлага бусдад тогтдог. Ажиглагчид яадаг? Хохирогчийн байр сууриас гарсан ч яг бүтээгч болоогүй хүмүүсийг ажиглагчид гэж хэлдэг. Ийм 3 төлөв байдал байдаг. За хэдүүлээ хамтдаа эхлээ хохирчоо үздэг. За хохирогч бол энэ орчлын ертөнцийг одоо хүлээн авах тэр тогтсон ийм сэтгэл зүй хандлагатай байдаг. Тогтсон. За тэр нь бол амьдрал дээр дараах байдлаар илэрж байдаг. Дараах байдлаар амьдрдаг гэсэн үг тий. За түүний анхаарлын зүг чиг бол гадагшаач хэлсэн байдаг. Хэн нэгэн лөө. Бусад юу хийж гээ? Дулмаа юу хийж гээ? Тэд миний тухай юу гэж бодож байгаа болоо. Яг нарийнда энэ хүмүүс чинь бидний тухай их баг боддог юм билээ шүү дээ. Хүн өдөржингөл өөрийнх нь тухай л бодно шүү дээ. Өөрийнхөө өөр хүүхд таны жилэл бодно тийм ээ. Бидний их баг бодонд. Тэгэхээр ингэж гадагшаа чиглэсэн байдаг. Хамгийн гол нь тэгж бодоод тэр юу гэж бодож байгаа болов гэдэг ингээ өөртөө төрсөн сөрөг мэдрэмжийг өөртөө наагаад идэг. Өөрлөө татаад идэг тэр сөрөг мэдрэмжийг. За үргэлж өөрийн зовлонт бие рүүгээ буцдаг. Би ерөөсөө зовж байгаа хүн орчлын ертөнц намайг ойлгохгүй, хинч намайг ойлгохгүй. Би уулын бусад тусалсан шүү дээ. Яагаад намайг ойлгодгүй ингээл те. Ийм хандлагатай байдаг. За хохирчийн байр суурийг ертөнцийн үзэх гол төлхөр болгодог. Энэ нь өөрөө таталцлын гол их үүсгэн болчдөг. Өөрийгөө өрөвдүүлэх дуртай. Тэ? За тийм эцэг эхчүүд байна, тийм ээжнэр байна. Юм л бол өрөвдүүлэх гэдэг. Би энэ дөвдлөө яалаа иглээ намайг өрөвдөж хайрлаа чи намайг ингэсэнгүү тэгсэнгүү 5 цаас өгсөнгүү ч гэдэг юм уу тий. Тэгээ энэ бол ингээ бүр ингээ харах өнцг нь болтон байдаг. ертөнцийг харах өнцг нь. Шархалсан өнгөрсөн туршлагаасаа салаагүй гэдэг юм байна. Ер нь бол дийлэн хүмүүст гэж би одоо хүн болгоно гэж хэлмээргүй. Гэхдээ дийлэн хүмүүст хүүхэд байх насны шарах гэж байдаг. Аав ээж хоорондоо муудалцахад хүүхдэд шарах үүсч идэг. Сэтгэлд нь. Аав нэг удаа согтуу өрхөд хүүхдэд шарах үүсч идэг. Аав ээж зодлох юм бол бүр аимшиг шарах насан туршид нь үүснэ те. Хин нэгэн хүчрхийлсэн бол аимшиг шарах үүснэ. Хүүхэд насанд бол хин нэгэн одоо муу янз бүрийн үг хэлсэн ч гэдэг юм уу санамсаргүй хэлсэн үгнээс нь хүртэл шарах үүссэн байж байгаа байхгүй юу. Ээж нь одоо жишээлбэл одоо ингэдэг штэ. Хүүхд чинь танд итгээд ээж хин ч хитээлээрээ гэдэг нэг нууцаа хэлсэн чинь та нэг хүмүүс тунд ширээний ар сууж ирсэн. Манай охин тэгсэн, манай хүү тэгсэн гэдэг нөгөөтэй нь ярьчаар хүүхдэд асар том шарах. Ээж би танд итгэж хэлсэн шүү дээ. Яг та хүмүүст яриад байгаа гэдэг. Тэр чинь ингээд шарх болдог жишээлбэл тийм ээ. Тийм шархнуудад маш ихээр ингээд хүүхд насанд үүсдэг юм байна. Гэтэл тэр шархаасаад насанд хүрээд хүн салж болдог байхгүй юу? Ухамсарлаж би хүүхд насандаа хүрсэн юм байна гэд. Үүссэн байна. Тэгвэл одоо энийг би ялан дэлгэхэд яаж өөртөө ажиллах вэ? Тэрийг хайхын тулд ажилтгүй тул 60 70 нас өрсөн мөртлөө тэр хүүхдээ шарах нь хүүхдэрээ байгаад идэг. Хүүхдээ хандлагатай байгаад идэг. Хамгийн гол нь тэр мэдрэмж нь өнөөдрийн одоогийн энэ бодол харилцаа шийдвэрт нь шууд нөлөөлж идэг. Насан турш нь нөлөөлж идэг. Тийм учраас бүгдийг гашуун өнгөөр хардаг. Дандаа болгоомжлуулдаг хүүхдэд чамайг хин нэг ингэчих болов, хин нэг ингэчих болов ч гэдэг юм уу те. Ийм байдлаа ханддгаа гэсэн. За энэ бол хохирогчийн байр суурь. Хохирогч ба эргэлзээ. Хохирчд байдаг нэг энэ 3 том сорил эргэлзээний. Ер нь хүн юм бэл айц гэдэг мэдрэмж бол хүнд их олон удаа үүсдэггүй. Та нар анзаараад үзээрэй. Өдөржингөө учир зүг айцтай яваад байхгүй шүү дээ бид нар тий. Яна эндээс нохоо гараад ирэх байлоо. Яна эндээс нэг хутгатаа нэг нөхөр гарч ирээд эсвэл буутаа нөхөр гараад ирэх юу ч гэдэг юм уу тийм ээ. Тийм айцуд бол хүнд баг байдаг. Одоо би бол хүүхд таахта нэг нохоо надлуудаа арайд айхтар айцыг мэдэрч исэн тэр үе. Санаас гардгүй. Гэхдээ би хоошоо ухраагүй. Хэрэг би хоошоо ухрах юм бол шууд нохонд хазуулах байсан мэддэг байсан тул хин тэрийг надад хэлж өгсөн миний аав. Миний өхөө битгий нохооноос эзэж битгий зутааж байгаа гэх. Би өстой шороо барайл газарт таарлсан чулуу барайл. Тэг чи хэдэн настай? 12 настай охин. Хачин том хар нохоо надлууд арьс. Хамаг илүү чулуу барайл өөдөөс нь давшлаад өөдөөс чулууга цацаал. Жав гэдэг орилсон. Нөгөө нохоо өдрөл тоормслоод миний өмнө зогсоод сүүлээ буулгаад цаашаа яваад өгчээсэн. Тэгэхээр бид нар бол энэ эргэлзээ айц гэдэг чинь бол тэр олон төрдөг. Харин эргэлзээ өдөр тутам 24 цагийн хэдэн цагт бид нар эргэлзээ хийдэг. Энэ палажиг өмсгөө, энэ палажиг өмсгөө, энэ өмдөйг өмсгөө, тэр өмдөйг өмсгөө гэж эхлэн штэ октод бид нар бол тийм ээ. Өглөө явахгүй хэдэн удаа тэрийгээ сольж өмсгөө ч гэдэг юм уу. Тийм учраас дэлхийд тэр дугуйч их цөөхөн хувц өмсдөг тийм
Одоо тэр хин нэлээ Майкл хин Марк Цукерберг лүү хин нэлээ 15 юу би нэг хувцас өмсдөг тул одоо 15 минутыг өглөөд хэмнэдэг гэж тэ. Гэх жишээ нь. За энэ эргэлзэл мөнхийн байдаг юм байна. За эргэлзээнд юун дээр төрдөг вэ гэхээр энэ хохирогч хүн болвол шинээр бий болох тэр бодит байдал те бодит байдал нь өнөөдрийн байгаа бодит байдлаас илүү дээр гэдэгт итгэдэг. Их сайхан ажиглалтай амьдралыг бүтээж болно гэдэгт итгэдэг. За дараа нь би шинэ одоо сайхан амьдралыг аж аргалтай, баярлалтай, дуртай онгоцоороо нисэн, дуртай газар очиж аялдаг, дуртай чанартай хоол хүнсээ хэрэгэлдэг, хүүхдэд дуртай дээсрүүл сургадаг ч юм уу. Тэрийг би бүтээж чадахгүй байх вэ гэсэн айц байдаг. Өөрийнхөө уур чадвар боломж аз тутна гэж айдаг. За дараа нь бол шинэ бодит байдлын одоо үр дагавартай зохицож чадахгүй гэж айдаг. Санаа зовд. Би тэрийг даахгүй болов гэж айдаг. Эдгээр эргэлзээний хохирогчийг одоо боомлдог. Одоо энэ хайрцаг суудсан байж байгаатай адилхан те боомлоод үйл хийх боломжийг хаачдаг. За дараагийнх нь хэмбэг ажиглагч. Ажиглагч бол түрүүний хэлсэн яг хохирогч биш ээ. Харьцангуй хохирогчийн төлөв байдлаас дутсан боловч бүтээлч болж амжаагүй. Өөрөөр хэлбэл ингээ хажууд нь хараад нөгөө бүтээлчийг ч хараад, бүтээх чанарыг ч хараад, гомдлагчийг ч хараад нэг оролцоогүй нэг нөхөр ингээ хажууд байгаа. Та бүхэн анзаараа бид нар зарим хүмүүс ийм хүмүүс байдаг шүү. 10 жилийн анги мангид ч юм уу те. Одоо ингээ бодохоор ингээ ийм 90 тойронд хамт олон дотор ч байдаг аахгүй юу. За гомдлагч нар байдаг, гомдлол, туниал ингээл яваал идэг. За дээр нь одоо ийм ялангуяа ирчүүд бол ийм их анзаарагддаг. За тэгэхээр юу гэхээр анхаарлын төвөө амьдралынхаа гадна байршуулждаг. Өөрөөр юу гэхээр за би харж ээж болъё гэх нэг хашир хүмүүс гэдэгтэй банаха. За чи ихлэ хийчтэй, чамайг харъя да гэлдэг те. Чи ер нь яах бол доо ч гэдэг юм нэг иймэрхүү байдалтай байгаад идэг. Тэгэхээр явна тэгээ хажуунаас харж аваад болъё гэсэн энэ нөхдүүд байдаг. За амьдралын амьд харилцаа мэдрэмжээ илүү алддаг. Яагаад гэвэл ерөнхийдөө ингээ их зүйлсээ зүхтаах гэдэг. Ялангуяа одоо хүүхдэд маш их юм болж ийнэ гэж хараад байдаг. Ганцаараа байх илүү их дуртай болдог ч юм уу те. Ганцаар юмээ хийх дуртай байдаг ч юм ийм тодорхой шинжин тий юмыг бас үнгүүдүүлдэг гэж байгаа. Үн цэнэг болгодог. Надад нэг тийм их хүсэл байгаагүй гэх хандлагыг их гаргадаг. Би наадаа чи нэг одоо хийч гэж бодоагүй дээ ч гэдэг юм уу. Ийм үгнүүд амнаас нь гарч идэг тий. За амьдралаас зугтаж өөрийгөө тусгаарлах ийм чиг хандлага руу яваад идэг. Одоо жишээлбэл хараа манайха энэ үзэгдэл Японд маш их болсон гэж байгаа юм. Ер нь хөгжилтэй орнд. Хөгжилтэй орнд ерөөс ингэж бүр ингэж тэр 9 м квадрат 6 м квадрат дотор ингэж ганцаараа амьдэрдэг. Тэгэл өдөржингөө тэр зургатаа үзэл телевиз хэнийг ч очиж шүүмжлэхгүй, хин ч очиж гомдлохгүй, хинтэй ч очиж үзэж тарахгүй тийм ээ. Тэг ингээ ажиглагчаар ингээ өөрийгөө ингээ хашчаал ингээ байж идэг. Тийм одоо чиглэлүүд ийм төлөв байдал бас байдаг бахнэ. За бүтээгч төлөв. Би та бүхэнд эхний юунд ярьсан те. Бүтээгч гэдэг нь дараах хүний хэлдгээ гэсэн үг. Өөрийнхөө шалтгаан нь өөрөө болдог гэсэн үг. Аристотелийн тодорхойлолтоор энэ бас агуу хөшөө. Бусад та өөрийнхөө үндсэн шалтгаан та өөрөө юм а хинч биш. Бид нар те би хинбэ гэдэг шалтгааны миний юм болохгүй бол хин нэгнээс хайдаг биш мэн өөрөөсөө л хай гэдэг хэлж гин гэсэн. За энэ бүтээгчийн нэг үнэхээр чухал чанар энэ. Төвлөрч чаддаг, фокуслж чаддаг. Гэтэ би төвлөрөхдөө би юуг анзаарсан бэ гэхээр манайха зүгээр нэг юм дээр төвлөрөх биш. Өнөөдрийн өчигдрийн тавьсан жил өнөөдөр тавьсан би нэг пост тавьсан байж байгаа. Маш энгийн постууд аягүй хүнд хүрдэг юм билэ. Төвлөрөлтөө хараа. Бүтээгч хүн бол гомдлагч хүн бол дуртай юм дээр төвлөрч чаддаг юм бэ. Дуртай юм дээр. Жишээлбэл одоо юу гэдэг юм бэ те? Би найз нөхдөйгөө нийлээд хов базах дуртай. Бүгдээрээ нийлж ял хов базсан шүү дээ сайхан те. Эсвэл би одоо караоке дуртай ч юм шоу дуртай ч юм уу гэх тийм. Гэтэл бүтээгч юм чухал зүйл дээр төвлөрч чаддаг. Энэ хамгийн чухал. Чухал бусыг маш сайн ялгаж чаддаг. Яг тэр дээрээ төвлөрөөд ажиллаж чаддаг. Фокус хаана вэ тэнд энерги гэдэг. За өөрийн бүх төлөв байдал, тийм ээ. Бүгд нь хариуцлага өгдөг. Өөрийнхөө шаналл, жаргал, зовлон тийм ээ. Амжилт, уналт, босолт, алдаа, оноо
За микрофон хаагаар микрофон нэгтгэх манайхаа. Манайхаа бүх юм дээр хариуцлага 100 өөрөө үрдэг. Хин нэг авчид наадгүй. Өөрийн бодол, сэтгэл хөдлөл, үйлдэлийн шалтгаан өөрөө гэдэг маш тодорхой ойлгоцсон. Өөрийн бодол байдлын хонглыг бүтээдэг бөгөөд тэгээ өөрийнхөө бодит байдлын хонглыг урсгалыг бүтээдэг бөгөөд бусдын ертөнцид амьдардаг. Хэрвээ өнөөдөр та номер 1-т хүүхдэд тавьсан, номер 2-т нөхрөө тавьсан, номер 1-т аав ээжгээ тавьсан бол таны өөрийн амьдрал байхгүй, өөрийн ертөнц байхгүй гэсэн. Номер 1-т та байх хэрэгтэй. Тэгжээч бус нь таныг дааж танаас үлгэрч шаавна. Бусдын ертөнцид амьдрдаг юм байна бүтээгч. Өөрийнхөө ертөнцид амьдрдаг, өөрийнхөө ертөнцийг бүтээдэг. Харин өөрийнхөө ертөнцид та бүхэн маргааш хичээлээс дараагийн хичээлээс үзэх болно. Тэр галактикийн төвшөнд өөрийнхөө цөмийг тойруулаад бусдыг эргэлдүүлж чаддаг байх нь шүү. Өөрийнхөө цөмийг олоогүй, тулах цэгээ олоогүй хинч таныг эргэн тойрж эргэлдэггүй, таныг харин харах болгондоо шөөмжилдэг. Тийм учраас хүүхдүүд чинь шөөмжилдэг. Тийм учраас нөхөр чинь шөөмжилдэг. Тийм учраас бус танд муухай ажилтдаг, муухай зан гаргадаг. За ингээд хэдүүлээ. Өнөөдрийн үндсэн үзэх ёстой онлын хичээлээ яг 1 цагт багтаагаад үзчихлээ. 1 цаг 11 минут болж байна. Тэгэхээр та бүхэн маань өнөөдрийн үтсэн хичээлээр АЦ-гээ олж байгаа шүү. Заа яа. АЦ-гээ өнөөдрийн байгаа төлөв байдлаа орж ийн гэсэн. Би та бүхэндээ баяр хүргэе. Та бүхэн олж хараад чин үнэнчээр өөртөө шудраг байгаад тэмдэглэж аваад үнэлгээ өгсөнд үнэхээр баяр хүргэе. Яг л та одоо тулах цэгээ оллоо, АЦ-гээ оллоо гэсэн. Одоо хэдүүлээ Б цэглээ явна. Маргаашаас эхлээд Б цэглээ явна гэсэн. АЦ-гээ олж хараагүй бид нар Б цэглээ явахаа мэдэхгүй тийм ээ. Тийм учраас гэрийн даалгавар та бүхэн юу гэхээр саний ярьсан өөрийгөө онцлогооны хүснэгтэй бүтэн одоо бөглөөрөө. Энийг бичээд хэдүүлээ анхаарад одоо ингээд маргаашнаас эхлээд яг явц дундаа нөгөө нэг бичсэн зүйлүүдээс аль нь илрээд байна гэдэг. Олж хар. Ингэж байгаа. Хэрвээ та бүтээгчийн төлөв байдалд очиж чадаагүй бол ядахтаа ажиглагчийн төлөв байдалд очих гэж байгаа байхгүй юу? Гэж байгаа. Ажигчлийн төлөв байдал дээр очих гэдэг нь манайхаа одоо ингэ дорж тулмааг мөн нөхөр сүүдрээ хамаг нэг ажиглах биш. Өөрийгөө ажиглаад жишээлбэл одоо би хүн л юм чинь би хичнээн одоо бүтээгчийн төлөв байдалд очих гээд ингээд хичээгээд ингээд явж байгаа боловч манайхаа энэ үед ингээд уур уцаар хөрөх юм орж ирнэ шүү дээ. Тэнгүүт би нөгөө аргаар хэлдэг байхгүй. Та нартай хуваалцсан арга юу вэ? Би ойлгож байна. Би хүлээн авч байна. Оюумаг дотор уур уцаар буцлаад байна. Би тэнийг ойлгож байна. Би хүлээн авч байна. Энэ уур уцаар чиний дотор байхсгүй гэдэг оюумаа минь ухаарж байна гэж өөртөө ярина. Хүнтэй ярихдаа сайн бид нар өөртөө яриа сурч. Таны дотор бүхэл бүтэн галактик байж байгаа ш. Тэр галактиктэй ярина гэсэн. Би ухаарч байна. Харин энэ уур уцаарыг би одоо тавьж явуулж байна. Би энэ арга зүг угаасаа хуваалцсан байгаа шүү манайхаа. Энийг хэрэглээд энэ бол таны маш том техник шүү. Хэрэв танд гомдлох сэтгэл төрвөл би одоо ундраад гомдлоод байгааг оюумаа ойлгож байна ч гэдэг юм. Ундраач би чамд гомдлоогүй шүү. Би зүгээр жишээ татаа чам миний нүдэнд харагдсан болохоор. Би ойлгож байна. Энэ гомдлыг миний би хүлээн авч байна. Би өөрөөсөө төлөхгүй тийм ээ. Төлөхгүй хүлээн авч байна. Энэ гомдол сайн зүйл төрөхгүй гэдэг оюумаа ухаарж байна. Тийм учраас би энэ гомдлыг өөрөөсөө чөлөөлж байна. Энэ гомдлыг би тавьж явуулж байна. Энэ техник байгаа, энэ техник ашиглаараа манайхаа гэрийн даалгаварт тэ энэ 3 хоногийн хугацаанд хичээгээрээ нэг шат ч гэсэн ахина гэсэн үг. Тэр видеог дахиад үзээрэй, миний пэйж утсан дээр байж байгаа та бүхэн минь. Өдрийн турш та өөрөө л өдөрч чадна. Өдрийн турш танд гомдлох, тунних, хардах, атаархах, уурлах, дургуутсах, тийм ээ? Заримдаа шүлсээ залгаад нөгөө дургуураад байгаа шилж чадахгүй тунних янз бүрийн үүсэж болно. Тэрнтэйгээ их сайхан ажиллана гэсэн үг байна. Хүн юм чинь бид нэг өдөр шууд бүтээгч болчихгүй. 100 бүхэн дээр бүтээгч болохгүй. Бүгдэнд энэ мэдрэмжүүд гарна. Ганцхан бид нар өдөртөж сурна гэсэн байхгүй. Үүнийг өдөртөж сурна. Тийм учраас энийг хизээ өдөртөж сурах уу? Оншилж чадсан цагт өдөртнө. Оншлоогүй цагт өдөртөж хизээч байхгүй. Яг бол та уурлал тэгэл гадагшаа гаргаж айдаг ч юм эсвэл доторшоо задгал өнгөрдөг байхгүй. Тэгээд доторшоо задгал нь хамгийн муу гэж байгаа шүү дээ. Уулна. Улам л та өөрийгөө эдээсээ хүлээд идэг. Их одоо сэтгэл хөдлөлийг доторшоо заглагсан хүмүүс бас их өвддөг. Тэгтээ гаднасаа гаргасан хүмүүс бусдыг бас өвдүүлдэг. Аюултай тийм. Гадагшаа гараа та нөхөрлөгөө хүүхдүүд орилоод байгаа юм бол нөгөө эдээ чинь энергийн доошо буулгаа ичдэг байхгүй. Эрчмийн доошо болоо. Тийм учраас аль аль нь онц биш байгааз.
Тэжсэн тэр нөхрийг гоё ингээд айтаан чөлөөлөө явуулчихлаа. Тэгээ тийм учраас илэрж байгаа анхаарад өөртөө тайлбар хий манайха өөртөө ажил. Яг л та ингээ бусдаа ажиллаад байдаг гэдэг хүүхдтэйгээ ажилтдаг, нөхөртөйгээ ажилтдаг, хоолундыг хийж урд нь тавьж өгдөг одоо өөртөө нэг сайхан дотоод хүнтэйгээ ажиллаж тий. За дээрэс нь манайха хөдөлгөөн дасгалуудаа хийж эхлээрээ одоо энэ даалгавар дээр бичээгүй байна. Багч гэсэн өдөр 5 минут ч гэсэн 3 минут ч гэсэн хөдөлгөөн хийгээрэй. Тэгэд энийг арилгахын тулд алхмуудаа бич. Танд бууж ирж байгаа алхмуудаа саний миний хэлсэн хичээл дотроос та энийг арилгахын тулд ямар алхам тэр эрүүл мэндийн салбар дээр хамгийн доголдсон эхлээ 3-оос эхэлж. Бүгдийн нэг доор юу яач чадахгүй хэдүүлээ. Эхлээ хамгийн хязгаарлалт өгөөд байгаа танд 3 зүйлээс нь эхэлж. Яг одоо тэр нөгөө сэтгэл зүйн тал дээр байна уу? Эрүүл мэнд дээр байна уу? Эсвэл одоо нийгэм дээр байна уу? Зам байдал дээр байна. Аль нь вэ? Хамгийн одоо үнэхээр таныг ингээ чөтөр болгоод таныг чөдөрлөөд байгаа тэр 3 хязгаарлалтыг олоод хараад хамгийн их хязгаарлаж байгаа. Тэр 3-таа эхний ээлжинд ажил. Явцын дундаа энэ бүтэн жилийн турш бусад байгаа ажил гэсэн. Та энийг хэрэгжүүлээд энэ бүтээшин төлөв байдал суугаад дараагийн өшөө нарийн ярих технологи буюу техникүүдийг аргуудыг хэрэглээд авах юм бол та зөвхөн өстө нэр 3 сарын дотор супер болно. Супер хүчтэн бол. Би зөвхөн бодтой жишээ хуваалцаа та бүхэнд. Би түрүүн лайв дээр ярьжсэн тийм ээ. Миний бизнест Орслоо сайт ажилуулад маш олон орс хэрэглэгчнэр орж ирж байгаа байхгүй юу? Хэдэн мянгаар орж ирсэн өнгөрсөн 2 жилийн хугацаанд. Тэгээ би энэ 2 жилийн хугацаанд ерөөсө хүчтэй хамтарч хүсээгүй юм билээ. Одоо ерөөсө бүтээгт худалдаа авалт хийж л окейга баярлаагүй гэдсэн байхгүй юу? Тэгээ би одоо химл оюухантай ажиллаад 5 хоттой хүчтэй хамтрагчныг хүсээд тэгээд хамгийн гол нь биш юу гэсэн гэж миний 5 оттой хамтрагч нар нь надтай адилхан хиймэл оюун ухааныг ашиглаж бизнесийнхаа тесрэлтийг хийх болно. Би тэрийг хүсэж байна. Энийг би аффирмац хийдэг, өглөө аффирмац хийдэг. Та маргааш нөгөө дөрийн аффирмацудаас өөрийн аффирмацтай бол. Тэгсэн чи өнөөдөр надлуу Москвагаас Максим гэдэг миний хамтрагч бүртгүүлээд удааг байгаа бизнесээр өнөөдөр яриад би ингэж бас болгоомжлсон байхгүй нөгөөт чинь ингээд нэг сар л болж байгаа дөнгөж бүртгүүлээд энэ сард тэгэл өөрөө эмч нутрициологч хүн тэгээ би одоо маш олон хүмүүс сургалт тавьд юм аа би ингээд танаа одоо энэ бүтээгдэхүүнийг би ингээд сургалтаар ингээд хүмүүст хөрвүүлэх гээд байна гэл ингээд тэгэл нөгөөт чинь ингээд за ямар сургалт яах вэ гэдэг би чи нөгөө ямар орсуудад Монгол төрхтэй хүн ярих нэг өөр ахгүй юу тэгэхээр би нөгөөт чинь миний дээдлээ өөр хамтрагчаа өөр эмчнэрээс асуулаа ярьлаа тэгээд би өнөөдөр би чамд туслах уу яа дэмжих үү чи ямар байна гэж асуусан чинь харин тийм ээ би одоо Диматай ярьсан чинь миний бас одоо спонсортой ярьсан чинь нөгөөтг чинь ингээд сайн одоо айтан сургалтууд гаргаж өгч чадахгүй байна. Би бас яадаг юм бэлээгээ бодоод байж хэрэг би за чи юу гэж бодож байна? Би одоо ингээд бизнестэй хиймэл оюуханыг ашиглаад маш ингээд гоё явж байгаа. Үнэхээр супер байгаа. Чи ашигламаар байна уу? Гэсэн чинь нөгөөтг чинь 42 настай заа таахгүй. Би яг тийм насны хүмүүсийг хүссэн. Тэгсэн чинь нөгөөтг чинь хариу Хүү ямар гоё юм бэ? Хоёул нэг үнцэг харж байгаа юм биш үү? Би бүр хиймэл оюун ухааныг ашиглах гад бүр өөрийнхөө одоо энэ сургалтын платформ дээр ашиглах гад нэг ингээд платформыг аваад оролцсон чинь ам маань ингэж хачин хөдлөөд ерөөсө таар тохирохгүй байсан. Чи яаж ашигладаг? Чамд туршлага байгаа мó гэж. Надаас тэгж байгаа байхгүй. Надад туршлага байна гэл би өөрийнхөө хийсэн юмнуудыг явуулаад ингээд ийм хийсэн гэсэн чинь хөө бөөм баяр нөгөөдөг чи. Биш баярлаа тэр чинд баярлаад хоёул нэрээ одоо нэрээ уулыг ч нурааж урсыг ч эргүүлэхэд бэлэн болж байгаа байхгүй. Тийм хүчийг мэдэрч те. Эн чинь яг би тэр төлөв байдлыг хүлээн зөвшөөрсөн байхгүй. Би хүлээн зөвшөөрсөн. Тийм учраас тэр энергийн долгионд очихоор тийм хүмүүс татагдчих ирдэг байхгүй. Гэтэл би 2 жил тэрийг хүсээгүй байхгүй. 2 жил би огт өөрийг хүсээ явжсэн те. Манай хэрэглэгчнэр окей хэрэглэгчнэр орж ирэх хэдэн зугаар хэдэн мянгаар орж ирсэн. Тэр чинь үнэхээр бодтой өөрчлөлт энэ төлөв байдал бол бүхнийг бүтээн манайхаа. Гэхдээ оюума зүгээр суугаагүй шүү дээ. Химэл оюухантайгаа ажилласан, имийг сурсан, хэрэгжүүлсэн, үйлдэлээ бартаж олохгүй шүү. Манайхан бас нөгөө дараа нь би та бүхэн энэ сургалтанд ороогүй гэхдээ нийгмийг сануулаа хэлчих. Зөөлөн төлөв, хатуу төлөв гэж нэрлэдэг энийг. Зөөлөн төлөв, хатуу төлөв хоёр хоёулаа нийлж ингэж бат бөх ингэж нийлжээж амжилтанд хүрнэ бид нар. Гэхдээ зөөлөн төлөв нь 80%, хатуу төлөв нь 20% байхгүй юу? За ингээ үндсэн сургалтаа хүргэлээ хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Ингээ асуултанд хариулахад бэлэн байна. Та бүхнийхээ асуултанд хариулахад бэлэн. 1 цаг 20 минут ярьсан байна. 3 цаг 4 цаг ярьсан ч маш том сэдв. Тэвдээ бид нарт өшөө 2 хоног байна.
Тийм учраас та бүхэн маань саяны ярьсан сэдвтэй холбоотой тодруулах асуух зүйл байвал би та бүхэндээ микрофон нэгээд чөлөөтэй асууж болно. Би нэг хэдэн үний асуулт байна. Одоо юугаар цааш нь өргөжлөж одоо тэгээд өндөр олон зүйл бүргээд байна. Байна уу? Асуулт нь сайн сонсогдохгүй. Та нар сонсогдож байна уу? Орой минь сайн байцгаана уу? Сонсогдож байна уу? Ой, супер сонсогдож байна. За хаана энэ хэм бэ? За, банцрагч өгтэй баярмаа өгчтэй өгөн талхаар илэрхийлье. Таныг бодод би YouTube-аас нэг 10 жилдээ авахта хувийн хөгжлийг сонирхдаг байлаа. YouTube дээр оруулсан бичлэгүүдээ чи ингээд харсан байгаа хгүй. Ингээд бүр тэмдэглэсэн. Энэ 10 жилийн дэвтэр. Энэ дээр ингээд би ингээд тэмдэглэсэн байгаа хгүй. Тэгээд ингээд тэмдэглэснээ ингээд харсан чи ер нь бол таныг ингээд дүрсээр чин царайгаар чи ингээд харахад л их дотн санагдчихэна. Хизээний танд юм шиг. Аха. Хин гэдэг нэ? Намайг мөн хата өгтэй лавсран гэдэг ээ. Лавсран. За лавсран намайг оюума гэдэг шүү. Баярмаа гिच шүү боллоо. Зүгээр. Зүгээр санаа суулгая. За тэгээд өөрийнхөө сэтгэл одоо санаа бодол асуух юм байвал бас хуваалцаж болно. Аха. Энэхүү сэдв маань ерөөд бол манай би өөрөө ингээд супер жампын сургалтанд яадаг байхгүй та бол энийг бол мэдэх бах тий супер жамп сургалт гэж ямар мэдгүй ямар ч хүмүүс яваал гэдэг юм шиг би тийшээ орж үзье. Аха. За яг энийг ингээд харсан чи бүр таны ингээд яг ярьж байгаа юм болгоо ерөөд бол агуулгынхаа хувьд л манай супер жамптай бол яг цав тохирж байгаа байхгүй үнэхээр гайхалтай. Тэгэхээр бол та бас супер жампаас гадуур ингээд хүмүүст ингээд супер өсрэлтийг хийсэн тий 3 хоногт өөрийгөө өөрчлөнө. Энэ чинь бас нэг супер гэдэг үг орсон та. Супер өөрчлөлтийг бол та 3 хоногийн дараа харнаа гэдэг хэлжсэн. Тэгээ энийг харсан чи бүр үнэхээр гайхалтай бүр яг ингээд давхцаад байгаа байхгүй. Гэтэл таныг бол би энэ супер жамп гэдэг хамт олон хүрээлээс тусдаа энэ супер өсрэлтийг хүмүүс нь ингээд хувь хүний хөгжил да ингээд сайн сайхан болгон одоо амьдрах итгэл урам зориг юм болгоноор ингээд итгэж байгаа шинэ бол гайхалтай агуулга сэдв байгаа байхгүй. Үнэхээр завшаатай азтай гайхалтай сэдвийг явуулж байгаа таньдаа бас маш их баярлалаа ингээд. Сэтгэл бол маш өндөр байна. Бүр гайхалтай супер жамс тусдаа ийм гоё сэдв явж байгаа бол үнэхээр их талархаж байна. Да таны тэгээд ажил амжилт тэр болгонд нь одоо цаашдын ирээдүйд бүр цойлсон гэх юм чи тий шин зууны хит зөхөр болох болтгой гэсэн сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сурталчилгаа явахгүй гэдээс чи яасан. Баярлалаа. Чамчсан энэ хүү ерөөлийг өргөн дэвшүүлье. За ямар ч гэсэн манай лавсрын сэтгэлдээ ярьчлаа тий. За асуулт байна манайхаа саяны өгсөн гэрийн даалгавартаа тодруулах юм байна уу? Одоо хэрвээ энэ өөрчлөлтүүдийг хийвэл танд ямар хүндрэлүүд байна тий? Илүү одоо тодруулж асуух зүйлүүд байж болно. Эсвэл саяны манай лавсрын шиг бас сэтгэлдээ ярьж болно. Байна уу? Байна. За намайг мөвшүр гэдгээ би 2022 онд 11 сарын 23-нд таны бодлого хүчгээд одоо 14 хоногийн сургалтанд суусан байна. Одоо яг энэ дэвтэр дээр ингэж бэлтгэсэн байна. За тэрнээс хойш одоо 22 оноос хойш тийм урд нь би бол одоо нөгөө муухай үг хэлдэг, хараадаг, өрөөдөг байсан бол одоо таны сургалтанд сууснаас хойш үг амьтай, бодол биелдэг гээд одоо энийг ингээд энэ нөгөө дэвтэр дээр бичсэн юугаа би бас сургалт болгоод ингээд эцэг эхчүүдэд би өөрөө багш хүн байхгүй юу. Тэгээ эцэг эхчүүдэд эмэгтэйчүүдийн зөвлөлөөр бас одоо эмэгтэйчүүдэдээ ингээд лекц тавьсан. Тэгээ өөрөө бол одоо тэрнээс хойш үг амьтай бодол биелдэг гэдэг үгэн дээр их анхаардаг, муу үг хэлхээ байлцсан, гой сайхан юм боддог. Тэрнээс хойш миний амьдрал одоо ажил дээр, хувь хүн дээр, амьдрал дээр маш их өөрчлөлтүүд ахиц гарсан. Ингээд багштай маш их баярлж байна. Тантай уулзсан минь бол одоо хувь тавилан байлаа, нөгөө уулзах ёстой хүнтэйгээ уулздаг, учрах ёстой хүнтэйгээ учирсан гэдэг дахиад таныхаа сургалтанд сууж байгаа челленжд сууж байгаадаа маш их баяртай байна. Одоо би бол одоо өстой нэг хэсэг бол өстой тань сургалтанд суугаас өмнө би бол хохирогчийн одоо төлөв байдалд байсан бол одоо би ингээд бодож байхад ер бүтээгчийн төлөв байдалд ер нь шилжсэн байгаа нь одоо ер нь харагдаж байгаа. Тэрнээс хойш би байнга тасралтгүй суралцсаар байгаа. Ингээд тандаа баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа мөнгшрээ ямар гоё юм бэ? Ямар гоё сэтгэлдээ хуваалцж байна. Одоо энэ челленжийг тэр бодлогын сургалтыг би үнэхээр бас ингээд хин нэгэнд хэрэгцээтэй явуулна гэдэг хин нэгний амьдралд өөрчлөлт авчирна гэдэг бол одоо миний одоо аж аргал энэ ертөнцид энэ орчлонд оруулж байгаа миний хувь нэмэр. Тэгээд өөрийгөө ялан дийлээд өнөөдөр бүтээгчийн төлөв байдал шилжээд амьдралдаа өөрчлөлт хийгээд ингээд зогсож ийн гэдэг бол таны том гавьяа. Мөнгшрээ үнэхээр онц байна. Тэгээ одоо илүү гүн гүнзгий ороод өшөө илүү судлаад ирэхээр улам л төлөв байдал нэмэгдээд улам амжилтууд нь нэмэгдээд цааш явна гэдэг тал бүрэн итгэлтэй байна. Тэгээд бас
Ингээ хамтдаа энэ 3 хоногийн челленжийг дотоод ертөнцөөр хамтдаа сайхан аялцгаая. Хайртай шүү. Хайртай шүү. Сайхан хайр түгээсгээ бүгдэнд нь хайртай шүү. Би хараа манайха би ингээд нэг хэсэг бас та нартай бас миний энэ бүтээгчийн төлөв байдал энэ дотор бас өөр ингээд би та нар сургалтуудаа явж гээл би өөрөө бас давхар сургалтанд сууж байна. Би хамт олондоо сургалт тавьж байна тийм. Надад ч гэсэн маш их өөрчлөлтүүд гараад байгаа байхгүй. Яг нарийнда би одоо ингээд миний фэйсбુક чинь 82,000 дагагчтай болоод ингээд зогссон байхгүй юу? Яагаад зогссон бэ гэхээр би өөрөө контент үйлдвэрлэхэ болцсон байхгүй. Нэг хэсэг тэгээд оригдсон та нар анзаарсан болвол тийм ээ. Би чи нэг хэсэг амжилтын 6 стратеги бодлыг хүчгээл маш идэвхтэй явуулж ирсэн ингээд оригдсон байхгүй юу? Тэгээд сайн нөгөө идэвхжээл одоо би ерөөсөө энэ ертөнцид энэ орчлонд хуваалцах үн цэнтэй маш их байгаа юм байна оюун ба чамд. Энийг хуваалцах хэрэгтэй. Би ингээд хуваалцахад уусгаад иж болохгүй юм байна гэдэг ингээд контентээ үйлдвэрлээл ингээд явангуудаа би юу гэж бодсон бэ гэхээр манайхаа намайг дагаж байгаа 85,000 хүн болвол миний гэр бүл гэж. Би өөртөө тийм хандлагыг бий болгосон. Энэ бол миний гэр бүлийн гишүүдээс өөрцгөө. Би өөрхөн гэр бүлийн гишүүдийг илүү сайн, илүү амжилттай яваасаа гэж хүсэж байгаатай адилхан энэ хүмүүс чинь надаас нийгэм сурах гад мэдэх гээд ороод ирсэн. Би тэрийг өгнө. Би өгөх ёстой, өгнө. Би хуваалцсан. Энэ хороо чи өгчөөж авдаг. Юм өгөхгүйгээр аавна гэж эзээч байхгүй тий. Өгөх авахын хууль нь ингэж орчиод. Тийм учраас би та бүхэндээ бүдэнд нь хайртай шүү гэж хэлье. За ингээд сайн байна уу? Бүгдээрэнд нь ороо минь төргий. За намайг дунгаармаа гэдэг. Би болохоор энэ багшийнхаа 2023 оны 1 сарын 24-нд болсон бодлын хүч сургалтанд 14 хоногийн сургалтанд суусан. Тэгээд бас тэрнээс хойш зөндөө олон аюу гоё тийм том хүслүүд маань биелэж бас амжилттай байгаа. Тэгээд дахиад бас багшийнхаа сургалтанд суух гэсэн гээ зөндөөх бодож исэн бодол маань биелэгдээд сургалтанд хамрагдсандаа баяртай байна. Тэгээд багштай бас цаашдынх нь ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг бас хүсье өрөөё. Баярлалаа Дуяа минь. Миний сургалт танд хувь нэмэр оруулсанд үнэхээр их баяртай. Маш гоё байна. Би та бүхнээс эн чинь надад хамгийн том хариу бэлэг шүү. Та бүхний маань өөрчлөлт, өсөлт, дэвжилт, амжилт тийм ээ. Энэ бол одоо миний хамгийн том бэлэг те. Тэгээд би та бүхэндээ одоо энэ багш гэдэг нэрийн хүндийг маш өндөрт өргөж явж би улам ихийг сурж хичээж те. Олон зүйлийг бас та бүхэндээ хуваалцаж явахыг одоо хичээнэ гэдэг та бүхэндээ бас амлаж байна. Ер нь бол хүн ерөөсө зогсож явахгүй юм байлээ. Зогсох юм бол хойшоо ухардаг юм байлээ манайхаа. Би тэгж олж харсан шүү. Зогсох юм бол хойшоо ухардаг. Ерөөсө юм тогтмол байдал гэж байдгүй байхгүй. Орчлон дэлхий, хорвоо ертөнд бүх юм хөдөлгөөнтэй хөдөлж яадаг тий. Эсвэл хэдийдээ зогсчихвол бол эсвэл хойшоо ухрна. Тийм учраас урагшлахаас өөр арга байхгүй. Сураал, төлөвлөөл, шинэ зүйлийг туршаал, оролдоол тийм ээ. Ингээл яваад ах хэрэгтэй юм бэл. Тэгээ энийг бас Сайн. За дараагийнх нь хаш цэцэг юм бэ? Тийм. Хаш цэцэг. За камер яашаа. Камер Чи минь харагдахгүй байна. Харахгүй юм байна. камер маань яач юу? За яг камер За ингээ асуучих багшаа. За тэгээд За маш гоё сонирхолтой хичээл боллоо. Тэгээд багшаа энэ нөгөө хүн болгонд том жижиг травманууд байдаг бах тий. Тэр травмагаа одоо яаж одоо эдгэх тий. Тэр талаар жоохон нэмж зөвлөгөө өгөөч. Өөртөө ажиллах за арга мэдэх байна. би хараа их чухал одоо асуулт байна. Их чухал асуулт байна. Тэгээд би зүгээр өөрийнхөө бас нэг жишээнээс хуваалцъя. Юу вэ гэхээр яг үнэ бас нэг жилийн өмнө би бас айгүй том сэтгэлээс нэг том шарах аваал те. Тэгээд яг тэрнтэйгээ бас ингээд өөрөө мэдж байгаа шүү дээ. Би ч одоо бодлын хүчээр сургалт явуулдаг ингээд мэдж байгаа байхгүй. Тэгээд би яг харахгүй тэр үед маш юм их давлгаатай, их савлгаатай сэтгэл зүйн хувьд тэгээд их шаналаад нөгөө өөр ингэж байхаар нь би нөгөө Лариса Муратова гэж анх энэ Full Life Transfer Factory Монголд оруулж ирэхэд надад усгийн маань зааж ирсэн миний хамтрагч хэд байхгүй орос эмэгтэй. Тэгээд тэрнтэйгээ яриад би нэг ийм диетер гэсэн чинь оюу маань надад маш их тусалдаг нэг сэтгэл зүйчэд ингээд. Тэгээ би тэр Германаас нэг сэтгэл зүйч аваад би цагийн $100 манайхаа. Би ганцхан тэр сэдвийг ярихад би цагийн $100 төлж байгаа шүү дээ. Цагийн $100 төлөөд миний тэр бага насаас авсан тэр гэмтлийн талаар тэр травмагийн талаар одоо шархны талаар ингээд ярилцж байгаа байхгүй юу. Бүр элен далангуу ингээд хоёул ингээд ярилцаад ингээд хаана би очиод ингээд тийм байдалд хүрчвэ гэдэг ингээд тий. Тэгээ тэрийг ингээд ярьсаар агаад
нэг үг надад маш чухал санагдсан. Би яг мэдэхгүй энэ чинь ингээд тусдаа би дааж ярьдаг асуудал та. Сая хин орж ирлээ манайхаа. Хаашаа алгуулчих камер нь харагдахгүй байсан. Асуулт тавьсан охин чи хин бэлээ манай. Хашааг нэг камер нь харагдахгүй байсан болохоор харагдахгүй. Тий одоо камер нь харагдаж байна тий. Хаш цэцэг болон маа гэм бэ тий. Овг юм уу тий? Тэгэхээр юу вэ гэхээр ер нь би ягаад тэр хүнд туслаад тий эргэн тойрныг хаамаа хүн тусгаагүй үгээд байдаг чинь нэг сайн зүйл биш ээ гэдэг яриад байдаг тий яриад байсан. Тэрнтэй холбоотой тийм гэмтэл аахгүй юу? Миний хувьд бол тэгэхээр би бол ингээд маш их хүний одоо ах дүүнийхээ өмнөөс ч юм ингээл их санаа зовдөг. Хүн болон ах дүүнийхтэй бүгдэнд нь туслах гал ингээл хичээдэг тий туслаач явдаг. Одоо хүртэл туслаа явж байгаа. Тий жишээлбэл тийм ээ. Тэгээд тэр ингээд багада тийм гэмтэл авцсан. Миний одоо хоёр ихч ах хоёр ингээд багада нөгөө өвдөд менингит гэдэг өвчин байсан. Тэгээд тэр менингит гэдэг өвчнөөр өвдөд тэгээд би жоохон 5 настай жоохон заяа. Тэр үед би ингээд цандаг ахгүй өөрийгөө нөгөө хоёр ахын маань ингээд бидний чинь бүр тусгаарлаа тэгэл нөгөө эмнэлэг авч яваа яалаач хэлээ мэдэхгүй. Тэгэл тэр үед надад те миний ах ихчээр үхээ шахсан би үхээгүй гэсэн золиослогчийн хохирогчийн төлөв байдал надад хүүхд татаад тийм суудсан байгаа байхгүй. Би өвдөөгүй тэр хоёр өвдчихлөө. Энэ ингээ өгцөн байвал яах вэ гэд ингээд энэ хоёр ингээд өгцөн байсан бол яана гэ тийм жоохон хүүхдэд тэгээ суудсан байж байгаа. Тэгээд тэр төлөв байдал би насан туршдаа өөртөө тээж явсан байгаа байхгүй. Тэгээд ингээд тээж явж байгаа. Тэгээ би нөгөө яг юутай ярьсан чинь надад маань шиг намайг яаж зогсоосон бэ гэхээр оюума чи бурхан биш ээ. Чи мөнгө тэнгэр биш. Чи бурханы үүргийг мөнгө тэнгэрийн үүргийг чи өөр дээр хүлээгээд байна. Нөгөө аюултай гэдэг чинь үүлийн үрээд гэдэг чинь тэр аахгүй. Чи хараа хүмүүсийг одоо өрөвдөд хөөрхи ингээ бүх юмд нь оролцоод ингээ гүйдэн гэдэг чинь тэр хүний хөгжлийг зогсоогоод байна л гэж. Тэр хүний чинь тэгээд өнөөдөр хүртэл тэгээ явж байгаа гэдэг нь тэр хүн өөрөө ухаарах цагийн тэр бурхан тэнгэр чинь хугацаа өгдөг хүнд. Тэр мөчийг өгдөг. Тэр тархинд нь нейронуудын эдэс нь холбогдоод өөнөр би өөрчлөгдөх ёстой гэдэг нь ухаарлан тэр эдэсэнд нь өөрт нь сэргэх ёстой. Тэгээс чиг өгöd шаардлага. Энэ үг надад маш чухал байсан. Жишээлбэл одоо энэ сэдвтэй байх юм бол тийм ээ. Энэ үг маш чухал. Тийм учраас би та бүхэн анзаардаг бол хүмүүс маш их туслахаар энэ хариу баярлаа гэж хэлдэг нь ховор штэ манайхан тийм. Нэг саяхан нэг хүн бичсэн байсан 9 удаа туслаад нэг удаа үгүйгээ хэлсэн чи дайсны олгоод үзээ хата ясан гэж. Тийм байхгүй. Би тийм хүмүүс зөндөө миний амьдрал зөндөө тулгарч ирсэн. Би маш олон удаа туслаад мөнгө зээлж ирсэн миний найз энэ тэр те. Нэг удаа одоо найз нь зээлж чадахгүй нэ гэхэд уурлаад холбоогоо тасалж ирсэн. Тийм жишээ зөндөө би. Яад бол бид нар үгүй гэж хэлж чадах тэнхээтэй байх хэрэгтэй юм бэл. Би үгүйгээ хэлчихвэл би хэнийг туслахгүй би муухай болчихгоо дээ гэж өөрийгөө хардаг. Тэгээ би яг энэ чиглэлээр холбоотой пост авахд маш олон хүмүүс найралд орж ирж байгаа байхгүй миний би тэр коммент нь хаацсан. Яшиг тэр сөрөг комментэд уншаад яадаг. Ухаарах нэг нь ухаарна, ухаарахгүй нэг нь ухаарахгүй. Ухаараагүй хүмүүсийн төлөө би тэнцээ фэйсбુક дээр тэмцээд байх шаардлага байхгүй. Тэгж эрчим энерги ардах шаардлага. Би бүр хүмүүс нь хүргээд тэр үгээ хэлсэн. Тийм чухал ойлголтод байдаг. Тийм учраас шархны хүүхэд байхдаа авсан тэр гэмтэл гэдэг бол манайхаа бүр нэг бүрчлээ ажиллах ёстой гэсэн байхгүй. Гэтэ та нар гарцуудыг олно. Хамгийн гол юм те хүүхэд байхдаа одоо насан дээр биднэрт хүүхэд насныхаа гэмтлийг тэгээд иж болохгүй. Ямар ч хэцүү юм тохиолдсон байсан. Хүүхэд насанд ямар ч хүнд хэцүү юм тохиолдсон байсан ч насан туршийн чи бид нар тэрийг өөртөө засах ёстой. Бид нар одоо хүүхэд биш байхгүй. Тэр гэмтэл түрүү хэдүүлээ хохирч дээр үтсэн те. Тэрөө та хүүхэд насныхаа гэмтлийг шарахыг тэгэл яваад ах юм бол та том хүн болоог өгнө гэсэн үг байна. Тийм учраас миний хэлээд байгаа юм тийм манайхаа өөрийгөө хайрлж, тэр мөн охиныг хайрлж. Тэр багада тэр шарах гэмтлийг авч ирсэн, тэр хүчрхийлийг авч ирсэн. Тэрийг хайрлахгүй шүү дээ. Бид нар хайрлахгүй улам одоо уурлаад атаарлахаар хорсоол ингэ яваа. Өөрийгөө хайрлна гэдэг чинь тэрийг л хэлээд юм гэсэн үг байна. Таны дотор тэр жоохон охин суугаад байгаа байхгүй. Тэр гомдлыг авцсан, тэр бэрхшээлийг авцсан, тэр одоо айцыг авцсан ч гэдэг юм шархыг авцсан. Явцсан толгой микрофон унтраагаараа. Микрофон унтраачаар таны доо айгүй чанга сонсогдоод байна.
За тэгэхээр тэр шарахыг бид нэр хараа өөрсдөө том болсон юм арилгах чадна. Яаж арилгах вэ хэдүүлээ? Айл алга бүтээгчийн төлөв байдал. Бүтээ хамаг ихээр хайрлана. Хэдүүлээ тийм учраас тэр би галактик дээр дасгал хийн хэдүүлээ заа юу. Дасгал хийн. Хувь хүнээс авахгүйла сүнсэн биедээ нүүдэл хийгээд мөн чанар руугаа нүүдэл хийсэн маш гоё дасгалыг хэдүүлээ хамттай юм. Тэр үед хичээгээрээ өөрийгөө чөлөөлөхийг хичээгээрээ айл болохоор тэр хүүхдийн тэ шархнаас салахыг хэдүүлээ хичээнэ гэсэн. Болон чадна болдгийн. За. Баярлалаа агшаа. За сайн байна уу? Сайн байна. За Оюма багштай маш их баярлалаа. Намайг Наран цэцгийн Эрдэнэ жаргал гэдэг. Би ингээд нэг амар зүгээр ингээд юм микрофоны цаанаас ингээд юм ярих гэхээр амар айгаад байдаг аахгүй юу? Сандраад. Уг нь бол хүнтэй ингээд зүгээр ярихтаа айгүй тийм ойлгомжтой ярьж тайлбарлаж чадаад идэг мөртлөө ингээд юм ярихаар айгаа салгалаад ингээд хамаг би сандраад идэв. Тэгээд одоо яа тийм бол гэж. Эрдэнэ жаргалаа. Эрдэнэ жаргалаа минийхөө ингээ хараа надад нэг арга аюу тусалсан. Яг чам шиг би ингээ тайзны өмнө гараад бүр тайзан дээр амьд ингээ 30 хүн анхны нөгөө тайзан дээр гараа 30 хүн сууж байгаа тэр илтгэл тавьж байхдаа тэгээ би нөгөө чичрээл түрүү ярьсан шүү дээ өвдөж чичрээл гэдэг те бүр чих халуун орвол нүүр улаагаал нэг ингээл хоолоо чичрээл нэг сонирн болж байгаа байхгүй. Тэгээд бууж ирчээ би яасан бэхээр яаж би энэ айцад аван туулах вэ гэдэг арга замыг хайж эхэлсэн гэсэн байхгүй. Тэгээд ингээд нэг сургалтанд суугаад тэрнийг ингээд хэрэгжүүлээ ингээд явцдаа надад тэр нэг санаа их гой санагдсан. Та тэр 30 хүнийг нэг хүнгээ харж байгаа. Та нэг хүнтэй ярихад айцгүй байдаг шүү дээ тий. Нэг одоо найзтай бид нэр суугаад чөлөөтэй ингээд ярьдаг тий. Тэгэхээр яг тэрнтэй адилхан та зүгээр тэр 20 хүн байна уу 30 хүн байна уу 100 хүн байна уу тэрийг зүгээр нэг цулталгээд бат. Ялангуяа одоо тайзан дээр илтгэл тавьдаг хүмүүс бол тайзан дээр гарч ирээд тэр олон хүн дотроос заяа таны хамгийн ихээр сайхнаар харж байгаа хүнийг олж хар гэж байгаа байхгүй юу? Би танаа камера өг гэдэг чинь тэр шүү дээ. Одоо жишээл тэнд нэг налаагаал унтсан эсвэл одоо ингээл сонсоож байгаа сонсгүй ч юм уу одоо иймэрхүү явж байгаа хүнийг харж ирснээс би одоо төвлөрөө суудсан цацралыг харахад надад гоё байгаа байхгүй жишээл тийм ээ. Би олон хүн лөө харахгүй цацралаа хараад яриад байхад одоо болж байгаа байхгүй. Цацрал дээр хоёулахнаа байна гэдэг ч юм уу тийм. Эхний ээлжинд Эрдэнэ жаргал ийм дасгалууд хий заяа. Чи бүгдийг судалгаа явуулсан. Эсвэл бүр болтой. Одоо ингээд зүгээр ингээд одоо ингээд ярьж байгаа шүү дээ. Одоо н утасны цаанаас хинч намайг яахчгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээд айгаад сандраа тэгээд идэг байхгүй юу. Тэгээд одоо яах юм бол одоо би чамд нэг аргаас л хуваалцаж байна. Чи энийг бүгдээ би одоо энийг бүгдийг гэр бүлийн гишүүд гэсэн шүү дээ. Манайхан энэ чинь бүгдөө гэр бүлийн гишүүд. Чи миний гэр бүлийн гишүүн гэсэн байна. Би чи гэр бүлийн гишүүнээс хайхгүй үстэй тий. Чи энд байгаа хүмүүс миний гэр бүлийн гишүүн гэж бодчих. Бид нар чи нэг төвшөнд хөгчгөөд ингээ ороод ирсэн байхгүй энэ дотор. Тийм учраас чи тэр орж ирсэн хүмүүсээ надтай хамт ижил хөгчгөөд ижил хэрэгцээтэй яг л над шиг юм биш. Над шиг адилхан айцтай, надтай адилхан амьдралыг туулсан, адилхан нэг их оронтой, адилхан яс үндэс нэгтэй тий. Бүгдөө тийм өндөр түвшинд хүрсэн бүтээгчээр бид нар биш байгаа байхгүй. Тийм учраас надтай ижил юм байна гэд өөрийгөө ижилсүүлж. Өөрийгөө ижилсүүлээд яг ярихаар болохоор хамгийн нүдэн чинь дулаан харагдж байгаа хүн лугаа хараад яриад. Энэ хараа айцад аван туулах ганц л алхам байдаг. Эрэлзээд аван тул ганц л алхам. Ерөөсөө үйлдэл хийдэг. Өчин тэр нохооноос дайрахад үйлдэл хийсэн гэдэгтэй адилхан тий. Харин үйлдэл хийхгүй яваад тухтаагаад яваад байх юм бол чадахгүй гэсэн. Одоо чи онц биш шүү дээ. Одоо ингээд Эрдэнэ жаргал маань өөрөө ингээд микрофон өгөөд энэ олон хүмүүстэй зур ярьчлаа шүү дээ. Энэ одоо маш их баярлалаа. Үнэхээр сайхан сургалт байлаа. За баярлалаа ингээ сайхан асуултууд тавиа тий та бүхэндээ асуултанд бас хариулт өгөөд ингээ явж байгаад. За ингээ гэрийн даалгавар гэсэн байгаа та бүхэн гэрийн даалгавар дээр ажиллаараа мөн цаг хугацаанд идэвхтэй оролцоороо 3 хоногт яг өөртөө зориулаараа тэгээ хэдүүлээ хамтдаа маргааш уулзцаая. Баярлалаа агшаа. Амраараа бүгдээрээ. За багштай баярлалаа. Баярлалаа. За баярлалаа. Өрөөндөө нэг юм асуух тусаж болох болов уу? За сонсолгүй яах вэ? Би та хэдийгээ бас нөгөө асуух болохоор дуусчихсан болов гэж бодвол. Харин тий. За. Сая нэг хүүхэд насны гэмтэл гэж ярьсан даа багш. Тий.
Энийг Аа, одоо яаж одоо илрүүлж ерөө санаж байгаа бол тэрийг яаж одоо байхгүй болох вэ? за ер нь илэрхгүй байгаа юм илрүүлээд хэрэггүй л дээ. Хаана вэ? Би одоо хин ярьж байна. Болгон тамир байна. Болгон тамир маань би бас камер өгөөгөө юм тий болгон тамираа. Камер өгөө. За одоо За. одоохон камер. Ер нь хүүхэд насны тэр гэмтэл гэдэг зүйл чинь яг амьдрал дээр илрээд гараад идэх. Айгүй олон нөхцөл байдал дээр илэрч гарч ирнэ л дээ. Тэгээд яг өөртөө хандлага дээр ч юм уу эсвэл одоо хин нэгний хүчрхийлд өртсөн ч юм уу эсвэл одоо хин нэгний үгэнд тэ төрөний хэлсэн ч юм уу энэ одоо олон төрлийн одоо ялгаатай гэсэн. Хамгийн гол нь илэрхгүй юмыг бол заавал илрүүлэх шаардлага байхгүй шүү дээ. Илэрснийг яаж илрүүлэх вэ? Юу гинэ? Одоо илэрсэн одоо миний хувьд л нэг хоёр хэм байна л да. Таны ярихаар л санаанд ороод. Тэгэхээр тэр байна гэсэн үг. Тэгэхээр байна. Тэрийг яаж зүгөрлөх вэ? За ер нь бол яг хүүхэд насны шарах гэдэг болвол одоо төрлөөсөө хамаарна л да яаж ажиллах вэ? Тэ? Тэр хүний өмнөөс санаа зовдөг, хүний өмнөөс амьдралын шийтгэж оролдог, хүний өмнөөр их орж гүйдэг би сая өөрийнхөө жишээнээс ярьлаа шүү дээ, тэ? Тэгээд тэндээ санаа зовоод одоо ингээд ийм байдлыг олвол тэгээд би өөрийгөө зогсоосон юм болвол би туслахгүй гэсэн үг биш. Тэ? Туслах үедээ туслана. Хариу нэхгүй туслана. Гэхдээ хим хэмжээ хязгаараа тогтоож ийн гэсэн үг байхгүй. Би одоо би насанд хүрсэн бол би хим хэмжээ хязгаараа тогтоож ийн гэсэн. Энэ их чухал. Харилцааны хим хэмжээ хязгаараа тогтоож чадна гэсэн. Хинч тэр харилцааны хязгаараа тогтоож чадсан хинч тэрийг нэвтэж чадахгүй гэсэн. Тэгэхээр бол миний бодлын хүч сургалтын дээр болон тамираа байдаг. Бодлын хүч сургалт болон одоо амжилтын 6 стратеги гэдэг сургалтын дотор бүр ингээд хүүхэд нас руугаа очиж засдаг тийм аргууд идэг. Зөв. Бүр хүүхэд нас руугаа тэр бүгдээ төсөөлөд очоод тэн дээр очоод тэр хөөрхөн амт ингээд одоо би сайн мэдээж олон дотор бол чи ярихгүй л байх те хин нэгэн дотцсон ч юм уу хин одоо яатсан ч те нэг гэмтэл авцсан бид нар чи одоо тэгэл маш олон гэмтлүүд авдсан шүү дээ. Ялангуяа одоо өнөөдөр маш их гэмтлүүд авч байгаа. Жишээлбэл одоо хойд эцгийн, хойд ихийн ч гэдэг юм уу те. За тэр бие физиологийн гэмтэл авна гэдэг бүр аюул жишээлбэл тийм ээ. Тэр хүүхдээ хүч янз бүр аюул юмнууд байж гэн гэсэн байхгүй юу? Тийм учраас тэрийг бол яг мэрэгжлийн сэтгэл судлаачтай бүр ажиллаад бүр сайн гэсэн. Уул нь бол тий. Гэхдээ хүн өөр насанд хүрсэн юм чинь арга зүйгээ мэдчихвэл тэрийг хийж болно. Одоо миний бодлын хүч болон амжилтын 6 стратеги сургалт дотор өөрийн үнцнийг тодорхойлох гэж сургалт байгаа. Өөрийн үнцнийг. Тэр дотор бол тэр хүүхэд настай одоо тэр нөгөө цаг хугацааны машин суугаад аялаад очоо тий. Тэгээд тэр хайрлах. Тэрийг хайрлах. Юусе ганц юм л хайраар идгээд байгаа байхгүй. Бүх юм хайраар. Бүх юмыг хайраа. Тийм учраас бид нар бусдыг одоо жишээл нэг эмэгтэй дурлалчий гэж одоо бид нар тий. Учир зүг хамаг юм ингээд гаргадаг шүү дээ. Хамаг юм одоо хайрлал, хамаг юм өгөөл ингээд яг тэрнтэй адилхан өөрийгөө тэгж хайрлах гэсэн. Тэр чинь ер нь бол хүүхдүүд хайр дутсан үед л тий тэр гэмтэл шаргыг авдаг л да хүүхд насандаа. Тийм учраас бол энэ хайрыг бид нар яг өөртөө өгөхийг л хичээх хэрэгтэй. Таны дотоод хүн сууж байгаа. Ялангуяа өнөөдөр бол бид нар гомдлагчийн байр суурин дээр байгаад байгаа бол хүүхэд байна гэсэн. Хүүхдэрээ байж чинь тэр гомдол байгаад байна гэсэн. Тэрийг л одоо саяны бүтээгчийн төлөв байдлаар шилжүүлж хайрлах. Тэр насандаа тэр цаг хугацаанд очиж тэр нийл хүүхдээ очиж хайрлах тийм ээ. Өөрөө жижиг байсан тэр үеэ төсөөлөө тэнд очиод хамгаалаад хайрлах тийм. Тэрэнд одоо хайрладаг тийм нэг бас нэг 5 хорооны дасгал байдгийг. Тэгээ явцын дундаа би бас та бүхэнд ингээд жижиг техникүүдийг хуваалцаад яваад байна манайхан. Заа юу. Тэр өөрийнхөө эд эсбүрийг хайрлах, эд эргэтэн болгоныг хайрлах тийм ээ. Одоо ингээд хүүхдээ одоо эрчим энергийг бүр ингээд хайрын эрчим энергийг өөртөө ингээд томруулах. Жишээлбэл одоо тань ингээд хүүхд насны чинь гэмтэл ороод ирэнгүүт хамгийн түрүүнд бодох юм жишээлбэл хамгийн ажиргалтай мөчөө боддог байхгүй. Өнөөдрийн хүртэл болон тамир хамгийн ажиргалтай мөч юу хийсэн бэ гэж сана. Өөрөөр төлөв байдлыг шилждэг хурдан хийж болдог гэсэн байхгүй. Хийж болдог. Тий. Аяндаа ингээ хийгээд ахаар тэр төлөв байдал бид нар оршоо хийж байгаа байхгүй. Тэр сэтгэл зүйн гэмтэл шарах авсан тэр төлөв байдал бид нар оршоо хийж. Жишээлбэл
гомдол туниал нэр намайг тэгсэн штэ. Нэрээ би ийм байдалд орсон штэ гэл ингээл энэ дотоод хүн чинь яриад эхлэв штэ. Энэ дотор чинь тий. Тэнгүүт чинь шууд бид нар нөгөө гомдогчийн төлөв байдлаар орлоо штэ. Доош унчлаа гэсэн. Тэнгүүт нь хамгийн энгийн арга бол ерөөсөө ажралдаа мөчөөс санах. Би яад вөхөр анхны хүүхдээ гаргаж ирсэн мөчөөс сандаг байхгүй. Би анхны хүүхдээ гаргаад хөөхн нэлх цагаан охин үлгийтэй нөгөө тий 24 цаг надад өгөөгүй тэр үуч нь 90 онд чинь аваа явчихдаг гэсэн. 24 цаг дотор би хүүхдээ хайсараад ороод ангир уургийг амлуулаагүй аваа явчихсан чинь би анхныхаа охиныг хараад энэ миний охин гэл ингээл бүр ингээд дэлхийн шиг том хайр ингэж над миний чээж дүүрэн тэр хайр тэр байтаа би 0 орохтой хүүхдээ сандаг байсан. Тэ? Гатшаа гараад ирэхэд хүүхдээ сандаг байсан. Тийм их нэг хайрыг эхийн хайрыг мэдэр эцгийн хайр ч гэдэг юм уу эсвэл одоо ахын хайр ч гэдэг юм уу хэнийг та хамгийн ихээр хайрлаж исэн тэр мөчүүдийг санаад тэр сэтгэлийн төлөвлөгөө орохоор маш хурдан мартагддаг. Ер нь бол манайха бодлыг бол ингэж кино шиг эргүүлж болдог ш. Та кино шиг эргүүлж болно. Ингээд төсөөлөд үз. Таны тэр дотороо гоё гуц эргүүлж байгаа юм шиг. Одоо болоо уучлаарай чи одоо яваа. Одоо би ингээд дараагийн гоё би энэ гоё төлөв байдлаар шилжчихсэн. Би бүтээгчийн төлөв байдал яаж юм те. Би жаргалтай яаж. Эсвэл гараад дасгал хөдөлгөөн хий. Хурдан хөлсөө гаргач. 5 минут аягүй эрчтэй гүйч гэдэг юм те. Одоо ингэхээс өөр гарц байхгүй. Би бол одоо үндсэндээ баг нэлээд аврыг хилчлээ гэсэн үг байхгүй юу? Тэр байдлаа санаа тэрийг хайрлаад буцаж энэ машинаар ирэх. Дараа нь энэ явцын дунд хэд хэдэн аргуудыг бид нэр ашиглана. Тэрийг ашиглаад үз тэ. Тэгээд дахин илрээд байгаа бол хэд хэдэн удаа ажиллана. Би та нартай хэлье. Миний ярьж байгаа энэ аргуудыг тэ нэг өдөр сонсоод хийчихдэг юм биш. Энийг бол давтан хэрэгжүүлнэ гэсэн үг. Гэтэ та нар арга барилтай техниктэй болж байна гэсэн үг байхгүй юу? Болно. За баярлалаа агш. За амжилт хүсье. За орой мэндэ. Орой мэндэ. За ярьж болох уу? Би компьютерээс цацрал. Компьютерээс онгойлж ярьсан чи одоо болохгүй болохоор би ахаад утсаараа давхар ороод би энэ камерт 2 гарах харагдаад болсон юм. Зөв. За. Орой мэндэ нутгийн бүсгүй аюумад баярлалаа. Маш гоё сургалт орж байна. Баярлалаа. Тэгээд өөрөөр хэлбэл би юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энэ онцлогоо гэдэг нь айгүй чухал байгаа шүү дээ тий. За тэгээд өөрийгөө оншиж үзлээ. Миний хувьд болохоор одоо багшилж байгаа тэтгүүртэй гарцсан. За тэгээд физикийн багшаараа буцаад байгаа. Тэгээд хичээд заахын хажуугаар хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлогоо гэдэг айгүй номер 1 авч үздэг байгаа. Ягаад гэвэл орчин үеийн бид нар ялангуяа төрийн албаагчид ингэж хийсээр байгаа бид нар чинь өөртөө ажиллах гэдэг юмыг бүр орд тас мартсан тий. Тэгээд хэвээр тасаа би нэрээ юу үлдээ гэдэг юм ухаан санаагаа авч амьсгал авч өөрийгөө ажиллаж өөрийгөө өөрийнхөө шийдвэр зориулж авахгүй цаг минутаар тэтгэврт гарснаас хойш тий. За тэгээд өөрөөдөө зоригтойгоор одоо ингээд төрийн албаагч хийж яснаа зоригтойгоор одоо бизнес хүн ямар төрийн албаагч хийдвэ ингээд сая судалгаа аваад байна шүү дээ тий. Миний хувьд болохоор төрийн албаагч зөндөө усаараад ингэж яасан. Тэгээд одоо зоригтойгоор төрийн дараа бизнесийн даалгавар хүч үзье гэж бодоод гэхдээ энэ бизнесийн даалгавар хүч үзэхдээ юун дээр нь илүү анхаарах юм бэ? Одоо ирээдүйн хүүхдүүд мөн бас хөгшөд тийм хүмүүс зориулж байгаа байхгүй. Тэгээд ирээдүйн хүүхдүүд маань бидний сэтгэлийг аваасан айгүй хард сэтгэлтэй хүүхдүүд үсэж байгаа шүү дээ тийм. Энэ хүүхдүүд өөрийгөө хайрлах, энэ хүүхдүүдийг өөрийгөө мэдэх. Одоо би физик хичээлээс нэг ядаж 10 минутыг хулгай хийж байгаа. Өөртөө ажиллах жижигхэн математик оруулдаг байхгүй юу? Тэгээд оруулаад ихэд одоо бас аюума багшийн юмнаас шинээр бас нэг юм сурыг гэдэг. Одоо тэтгэл цацаад хүн чинь өөрийгөө орхихгүйгээр эрх чөлөөт амьдрал хийж байгаа гэдэг үздэг. Тэгээд шинээр гоё юмыг сурна гэдэг аюума багшийн сургалтын суулаа. Тэгээд энэ дээр айгүй олон юмнууд ингээд хийлээ. Энэ хүүхдүүдтэйгээ ажиллахдаа би яг ийм чиглэлүүдээр бас мөрөөдлийн самбар ингээд зохион дэлгээд өөртөө ажиллуулад ингээд үздэг байхгүй юу? Тэгэд нэг хичээлд оролцох зорилготой болж байгаа юм. Бизнес сурагчдад айгүй чухал нөлөө үзүүлдэг гэдэг би бас сүүлийн үед үсээд байгаа коронавигоос хойш. Тэгээ ямар ч сандаа энэ гой сургалтанд бүр зориод ингээд орчиж байгаа. Гэтэл бас миний хувьд маш их суралцсан байгаа болж харж байгаа байхгүй юу? Яг энэ чиглэлээр ингээд явдаг гэсэн хүн чинь нэг байн галхан тундаа шинийг сурчээ гэдэг юм байгаад байгаа ш. Тэр үүднээс би өөрийгөө аль болохоор одоо гоё имээ байхыг хүсэж байгаа гэдэг аюума маань ярьсан шүү дээ. Ийм
Яг тэрний нэг ажил би йогийн багшаас сурлаа. Ууданд алтдаг боллоо. Алхамаар бид нар чи хүшид босч байгаа учраас одоо би оюунатайгаа хамт ингээд бас оюуны гоё юм юугаар баян хичээл суралцах зорилгоор ингээд энэ хичээл зөрөгтэй гэж орсон. Хамтарч ингэж гоё суралцнаа гэж бодож байгаа. Маш их сурах юм байна. Хэлтэй устдаа ийм гоё мундаг. Тэгээ хоёрдугаар сургууль гоё охин байдаг шүү дээ. Тэг сайн мэдээд биш үү би чамд. Тийм үү. Тэгээд игэлгүй яг би нэгдүгээр сургууль сурсан чи хоёр мөнхөрдөнгийн анги өгчтэй. Мартын. Хувь чатаар холбогдоод би тэгээд юугаар тусалж чадах вэ гэхээр хүүхдүүдтэй ажиллана гэдэг чинь маш чухал. Хүүхдүүдийн тарих олон сэтгэлд тэр 10 минут гэсэн жижиг үйлдэлүүдэд дадлал болгож яах гэдэг бол энэ бас багш хүний таны арга техник байна гэсэн. Би юугаар тусалж чадах вэ гэхээр яг одоо энэ гомдлагчийн төлөв байдлаас бүтээгчийн төлөв байдлаа оруулахад хүүхдүүдтэй богино хугацаанд ажиллах ямар одоо арга техник дадлууд байна гэдэг нэг юм жишээнүүд олоод хэд хэдэн хувилбарыг олоод би өөр чинь явуулъя. Та энийг бас би өөрийнхөө бас арга зүйдээ багш чинь өөрөлдөө яг та чи мэрэгжлийн багш олон жил одоо хүүхдэд ажилласан юм чинь яаж хүүхдэд өгвөл хүүхд илүү хүлээж авах вэ? Би чи хүүхдэд ажиллаж үзэг болохоор би жоохон болгоомжлоод байдаг байхгүй юу? Сая бас хэдвэр сурвалж дээр чи дуудаад ингээд би одоо 5 дугаар ангийн хүүхдүүд очиод та нарт илтгэл тавьдаг шиг тавих юм бол намайг цаг сонсох гэдэг тийм ээ. Тийм учраас арай өөрөөр ажилласан дээр хана би одоо сайн мэдэхгүй байна гэдэг ингээд тэгсэн байгаа. Тийм учраас гэхдээ би ингэж энэ юмнуудыг ийм хэсгээр өгвөл зүгээр болов гэж одоо би тэрэн дээр чинь бас нэг техникүүдийг өгье. Тэгээ өөрөө энийг бас хараад үзээд өөрийнхөө туршлагатаа нийцүүлээд яаж ашиглаж болох нь ашиглаарай заа. Дээрс нь үдсэн сургалтын хичээл дотроос дуртай юм аваад жижиглээд бас ингээ те хүүхдэд өгөөд явал одоо өнөхөр онцгой байна. Тэ маш хэрэгцээтэй. Бид нар энэ нийгэмд энэ орчинд хувь нэмэр оруулж явах бидний одоо гол зорилго тэр шүү дээ. Тэ баярлаа. Цэцэрлдээ баярлаа. Сайхан санаа бодлоо хуваалцаад тэ сэтгэлдээ хуваалцсан тэг баярлаа. Тэгээд би дараагийн нэг хүнээ авчаад тэгээд хэдүүлээ өндөрлөе да тэ. За багшаа сайн уу? Юу танаас би нэг юм асуух гэдэг байна. Энэ нэг гэрийн даалгавраа штэ өөрийнхөө онцлох хүснэгт бөглөх гэдгийг саяны нэг амьдралын 5 талстын юун дээр та нэгд нь сэтгэл зүй, хоёрт нь эрүүл мэнд гээд ингээд гэр бүлгээд хийсэн зам байдал гээд хамгийн сүүлд 5 дахь давхрах гээд хийсэн. Тэднэрийгээ бөглөхийг хэлж гэнэ үү? Би таныг яриа явж байхад бичээд зэрэгцүүлээ бөглөөд яваад ирсэн. Одоо тэрийг яаж танд яах вэ? Та яасан бүгэлдсэн бэ? Яг зарим нь нөгөө амжаагүй байж магадгүй, зарим нь амжсан байж магадгүй. Тэгээ би зүгээр энийг бүгдийг одоо энэ сургалтын дараа бол яг текстийн копидад бас юун дээр тавьчих гэж бодож байна. Тэгэхээр дутуу бүгэлсэн болвол тэгээ тэрийг ингээд гүйцээгээд бөглөөрэй гэдэг утгыг агуулж байгаа гэсэн үг. Тэрээ та бүгэлсэн байл одоо нэг бүгэлсэн наад хэсгээсээ одоо цэцэн хүү гэж байна те. Та яг одоо бүгэлсэн наад хэсгээсээ хамгийн одоо танд садаа болоод байгаа, хамгийн хязгаарлалтай байгаа, хамгийн их сэтгэлийн чинь зовоогоод байгаа энэ 3 одоо тэр муу дадлыг, муу зүйлийг аваад ажиллана гэсэн үг байхгүй юу? Тэрэн дээр ажиллаж эрүүл мэнд дотор нэг юм байна уу? Сэтгэл зүй дотор нэг юм байна уу? Нийгэмтэй хандлага дээр байна уу? Зам байдал дээр байна уу? Жишээл ажлыг хоошин тавиад байна уу гэдэг юм уу те? Ямар нэгэн тэрийг аваад та энэ 3-таагаа ажилтнал хийгээд сайжруулахын төлөө ажиллана. Энэ чинь мэдээж нэг өдрийн дотор сайжирчихгүй те? Багаар хийгээд бахаар сайжирна гэсэн үг. Манайхаа хэрвээ та бүхэн дутуу бүгэлсэн санаа зовлтгүй би яг энэ хэсгийг аваад чатан дээр тавьчин. Тийм учраас та бүхэн дахиад хараад тулгаад яваараа заа. Яад бол сая ингээд нөгөө суралт явж байгаа тул бол тэр олгон бас хурдан бүгэлж амжихгүй. Тэгэхээр та бүр яг өөр дээрээ төвлөрөөд энэ А үсгээ тодорхойлно их зөв шүү.